Сайн уу? Сайн байна уу? За, тун зовлогчроос нэг дугаар өмчсөн. Харин тийм. Тэгээд бид хоёр уулзах цагаасаас 2 баг 3 цагийн дараа эхэллээ. Төгжрөл амар байна. Дугаарыг хязгаарлалт бүр нөлөөг болчих юм шүү. Яа, харин Эсвэл хүмүүс цагаасаараа юм ба. Ер нь бол бас тийм шүү дээ. Айл болгон 2 машинтай тэгээд сонгоод ихш юутай гэж би л боддог. 2 машин маань хаана вэ? Тэгээд та амар төгжирч байгаад ирлээ. Тэгтээ явах вэ? За сонин сайхан юу вэ? Хоёлоо яг уулзсан. Тэгтээ нөгөө подкаста бичээгүй 2-7 онцлоо. Тийм. Тэгээд гой сонин сайхан юмнууд юу хийж өнгөрөө? Хуваалцах юм юу вэ? Эперно. Тэгээд ер нь бол нэгт ажил амирлахтай л. Тийм. Тэгээд өөрчн бид хоёр хамт Валентинс юм байна. Тоглолт үзсэн байна. Өөрчн тий яруу санах. Одоо яг шууд хэлье гэсэн чи санддаг. Чамаар юу бэ? Надаар амар их ажиллал байла. Тий. Үнэхээр маш их бүр ингэж гомдлмоор их ажил их байла. Одоо л арай гайг болж. Тэгээ нөө цагаан сар юм чинь. Сезон гэдэг шиг юм болоод байна л та. Тэгээл л та явж өглөө. Тэгээд одоо арай харьцангуй гайгүй 7 хоногт нэг жоохон бужигжуул тэгээд их ачаал юу яст дуусах гэж байна. Тийм дээ ер нь ажилд гэлтгүү л хүмүүс нэг цагаан сарын бэлтгэл гээд нэг бужиг тийм баг шиг. Бод мод хийгээл тэгээд бэлтгэл өнөөдөр төгжирч байгаа нь ер нь бол нөгөө цагаан сарын юм маа цуглуулаа л гэж байгаа. Тэгээд энэ зайсангийн гүүр бас хэцүү юм аа. Энэ яг хизээ шагланах юм лаа. 100 юм чухал уу? 9 сард юм шүү те. Тийм. За тийм байна. Тэгээд өөр нөгөө нэг өнөөдөр чинь нөгөө Q&A ирсэн асуултуудаа бид хоёр хариулна. Тэгэхээр бид хоёрын ярих юм бараг тэнд багтаад яригдчихаар асуултууд ирсэн байлээ. Харин тэрнээсээ өмнө нөгөө юугаа community sponsor ирсэн гүйлгээнүүдээ уншиж үзүүлье. Тийм ээ. Уншиж сонирхуулъя. За чи нэмэх үү? За. Үнэ ажилгүй. Цээжээр нэмэх гээд байна уу? Хөл юу ачих юм уу? За. Тэрний дээдлэгтээ нэмээд бичих юм уу гэхснэ. Зя эхлэх үү? За эндээс 2 сарын 8-наас хоёлаа сүүл нөгөө 2 сарын 6-ны гүйлгээг уншаад дууссан байна. Тэгээ одоо 8-наас эхэлж ирсэн гүйлгээнүүдийг унших нэ. За эхнээс нь явъя. 24700. Вау. Дэмжиж байгаа шүү. Анда 92-тоо хөмсөг сармуусны хийм эрх бэлэглээ. Энийг та хоёр уншсан тий. Нэг уншаад бүр амар хөрхөн. За тэгснээ дахиад 2000 хэлэх эрх бэлэглээ гэх. Тэгээд юуныхаа газрынхаа нэрийг бичсэн байл тий. Дахиад 2470 нь хөмсөг сармуусны хийм бэлэг Instagram туяас beauty diary гэсэн байна. Ийм газраас Алтан туяа гэдэг хүн бит хоёрт ийм бэлэг өгсөн байна. Community sponsor-ийн хааж байгаа. Нөгөө нэг яг хавар болохоор нэг юм ямар нэг юм хийлгүүр санагдаад байдаг да. Тийм тэр үеэр очивол бас нэгцэн. Тэгээд бит хоёр очихороо бичнэ. За 247 үнэхээр хөөрхөн шүү. Ажил дээр гэр гэд тасарсан байна. Ажил дээр гэртээ сонсдог гэдэг юу ах. Хойлоо нэрээ нэг TP гэлөө юу лээ. Тэрийг харин тэрийг нэг туршиж үзье тий. За энэ дугаараас хойшоо тэрийг туршиж үзье. За 7247-гийн 7 шүү. Цалингаа аваад шууд л хий гэж бодлоо. Гинэ хөрх юм. За 5990 сайн уу та хоёрыг сонсох дуртай шүү. Зүрх I am engine гэдэг нэртэй ах тий. За 10,000 төгрөг хэн болдог шүү гэсэн байна. 5555 төгрөг голомт хийлээ. Урт байна уу одоо гүн далай стайл хаа гэнэ. Урт нь голомтын оронд бол урт юм байна. За яаж ийм хөөрхөн байгаа юм бэ их ч нараа 2470 төгрөг. So cute. Хөөрхөн инэрлээс мундаг шүү гинэ. Өмнө нь нэг яваалаа. Хөөрхөн жамуух байсан. 1247 шүү саяных. За дахиад 247 хөөрхөн инэрлээс сонсоход таатай байдаг шүү гэж дахиад явуулсан байна. 11111 төгрөг хүлээж байгаад үздэг шүү гэж байна.
2470 төгрөг. Эпизод 9 хөөрхөн чирнээлэн улаан байна. Үн. Юу юм бол 2470 хийсэн те. Эпизод 9 хөөрхөн чирнээлэн улаан байна. Хоёлаа юу ярьсан юм бол? Уяаны өнгө байсан юм болов? Чирнээ. Тийм юм болов? Эпизод 9-ийг ясарч гоо. Тэгээ артлынхнаас тасарчээ. Тэр нөгөө TP илүү юу блэ те. Манай нэг сонсогч бас явуулсан байсан юм аа. Тэр болохоор ингээд гүлгээний утга уншиж болдог. Тэгээ нэг хувийн шимтгэл авдаг. Тэгээд утганд тасрахгүй хэр банк хамаарахгүй байдаг юм шиг үлээ. Юу шүү дээ. Инферногийн дугаар шүү дээ. Эпизод 9 ч. Чирнээлэн. Энэний бас юуг бичээрэй хөө. Утгаа явуулчаарай хөө. За дахиад 247 10,000-уулаа 247 явуулъя гинэ. Оо. Тэгэхэд яг болох гэдэг гэж. Оо энэ нөгөө юу вэ? Хөөрхөн жамуух байна. 1247 хөөрхөн жамуухаас эрэхтэй гинэ. Нөгөө эрэхтэй юм болоо гэдэг чийсэн да. Тийм. Хөөрхий. 1900 хай гэсэн байна. Хай. 11,000 love you girls нэг асуултын нэмдэг. 11,000 бичсэн тий. Нэг гिचээд асуулт өгдөг юм уу? Аха. За 2,000 муура усанд оруулангаа үзэж байна. Оо мууртай сонсогч байна. 24,700 төгрөг. Зүүн талын охиныг үнсэе баруун ингээд тасарсан байна. Энэ болохоор төвшөө байна. Тэгээ би сая нааша ирж явахдаа төвшөөгөөс асуудаг байхгүй юу? Би тэгээд яг тэр төвшөө рүү битсэн. Өө энэ гүлээний чи утга тасарсан байна. Дахиад явуул гээд. Юу харагддсан юм уу нэр нь? Нэр нь харагдаад байгаа байхгүй юу? Тэгээд шилжүүлэгч гэж харагдсан сте. Тэгээд би сая нааша ирж явахдаа чи тэр төгсгөл нь юу гэсэн хэллээч гэсэн чинь баруун талын охинтой зодтолтой гэсэн шиг. Би тэр инээстэй нөгөө эхний дугаарууд дээр нөгөө community sponsor ирэхгүй байсан шүү дээ. Тэгсэн чинь та хоёр явуулаач. Азаа тэгшээ. Азаа хүртэл одоо хүртэл явуулаагүй бас арайчтэй. За дахиад 2470 9 ихчтэй хайртай да plus анда хич гэж тасарсан байна. За дахиад хайртай да гэдэг үг амар хүрхэн сонсогддог. Тийм байгаа зүг юм хайрлаж явдаг да гэдэг хайртай да гэдэг юм. За 2470 буу захад дуртай болсон. Энийгээс би эсвэрээ явуулсан юм. Тэгснэ бит хоёр нэг буу захын юг PR хийж өгөөд байгаа юм шиг. Эсвэл манайхаа энэ эпизод биш энэ юу те подкаст те буу захын зүгээр PR баг байх яах вэ? Эсвэл бол нөгөө буу захынхаа спонсороос бит хоёр нэг 2470 энэ хусцсан юм шиг. Тэгж санагдаад. За 2470 подкаст бүрийн алгасалгүй үздэг үнэнч фэнэс гэсэн байна. Вау. За 12345. Бичлэг гэхэнд яагаад микгүй байж халбаг бариад байгаа юм бол гэж бодлоо гинэ. Бид хоёр харин нөгөө энтэй явсараад нөгөө ингэртэй зүтсэн чинь жоохон юу санагдав. Тэгээд эпизод 9 дээр тэгдэж шүү дээ. Одоо энтэйг л бичиж гэж бодлоо. Тийм. За 2470 Shine Girls нэг инх маань гинэ. Нэг гэдэг энэ тоонууд дарагдаад идэм болов эсвэл ямар нэг утга байна да тий. Дэстэй нөгөө. Бас бичээрэй. За 2470 үсээ бодуулах уу, сеттинг хийм хийлэгхүү. Хахаа гинэ. Ямар хөрхий. Наач юу юм хойлоо нөгөө хомсоо бодууллаа гэдэг тэгнэ. Community sponsor-оос сеттинг хийлээ гэж дараагийн дугаар дээр. За 5,000. Oh my god. Эрхий хорооны бодолт гэх. тэрийг тоглоо иржсэн. Нэр ойлаа тийх үү. Нэр нь шилжүүлж. Ааха. Мөнх магнэ. Магнэ явуулсан. Зя. 7655 76551 рол утган дээр юу гэж бичгээ 3 эпизодын турш бодлоо хахаха гинэ. Дөө юу вэ? Энэ тоо яг юу юм болоо те? Энэ юу байд юм шиг үлээгүү.
миний ажлын гүйлгэн дээр гэсэн EB гэдэг нэг юм тоотой байсан. Нөгөө интернет банкаар явуулсан үед зүг гэж бодож байна. Хөдөлсаач гэж байна. Таныг хүнээс ирсэн мэн. Яа, ингээд нийт хэд болж байна? Оо. За ингээд нийтдээ 151,960 төгрөг илгээсэн байна. Нийт хэд гэдгийг яс тоолоо тий. 26. 26 хүнээс нийтдээ 151,000 төгрөг ирсэн байна. За тэгээд гүйлгээ хийсэн бүх 26 болонд баярлаа. Бид хоёр сэдингийн үсээ бодолноо. Тэгээ ингэж ярьсан юм аа бас. Community спонсороор нөгөө гоё юм хийгээд бид хоёр угаасаа яг видео болохыг гэдэг дээр санал нэг байгаа тэр нөгөө үзэж байгаа коммент дээр тэгээд юу хийхээ ярьж амжаагүй байгаа. Гэхдээ хэрвээ гадагшаа явах юм бол тэрийгээ гадагшаа явах зардалтаа зарцуулах ч юм уу. Тиймэрхүү юмудаа эсвэл одоо яг саяных чинь юу байхгүй юу? Энэ сонсож байгаа хүмүүстэй хоёул яриаггүй шүү дээ. Тийм л үү. Тийм. Бид хоёр нэг юм далайн ирэг дээр подкаст хиймээр байна гэж ярьсан байхгүй юу? Нөгөө нэг vision boardтэй дугаар дээр. Тэгээд сая уг нь яг нэг бүрдэл болсон те 3 сартаа явчаад ирэх юм шиг байна гэж бодсон чинь миний санхүү арай болсонгүй. Наргийн хүчиглээ. Тэгтээ ер нь л яг хүслээ биелүүлээд энэ ондоо ямар нэгэн байдлаар гоё далайн ирэг дээрх нэг дугаар орох байх гэж найдаж байна. Тэрэндээ нэмэрлэхээр хадгална. Тэгээд ер нь одоос гоё дулаарж байгаа юм чинь гоё кафе хоппинг хийдэг ч юм уу. Дуртай гоё кофе шопуудаар ордог ч юм уу. Ямар нэгэн байдлаар нэг гоё юм хийнэ. Community спонсороор. Яг гоё хоёулаа нэг юм дейт өдөржин дейт хийж үзмээр байгаа те. Тэрэндээ бас ашиглах ч юм. Юусе тэгж үзээгүй байна. Тэгэхээр тэгж бодож эхний одоо энэ одоо гүйлгээнүүдэд цуглуулж байгаа. Тэгэхээр манайд тиймэрдүү юм зориулагдаж хийж байгаа гэдгийг бас сонсвол гоё ах гэж бодсон юм. За одоо харин хэдүүлээ нөгөө юуныхаа эпизод ямар сэний бороо хэлсэн үгээ дугаарынхаа юу яг үндсэн сэдв рүү орцгоё. За бид хоёр нөгөө random sheets дээрээ юу цуглуулсан? Асуултууд цуглуулсан. За тэгээ би асуултуудыг харж агаад ерөнхийдөө хідэн асуулт хариулах боломжгүй асуултуудаа шүүгээд одоо болохоор хариулах боломжтой гэж үзсэн асуултуудаа үлдээсэн ба. Тэгээ тэр дундаас чи бас хариулаад димий гэснэ хэлж болно. Тэгэл тэгээ явчтэй. За яг хідэн асуулт ирж мэрснийг тоолсонгүй ямар ч байсан айгу гой гой яг хоёлынгийнх нь хэлснээр юм зөвлөгөө авъя гэсэн юмнууд айгу гой цөөх ирсэн. Нөгөө талаар нэг юм хит тийм хөнгөн асуултаас зөвхөн гой гой юм ухаж ярилцгаач асуултууд ирсэн бэл. За тэгээд эхнээс нь хариулцгаая. Тэгээд нөгөө 10 дахь дугаар болохоор Q&A. Тийм 10 дахь дугаар төрлийн спешиал дугаар гэж боддог юм. Тийм байна. Тоон дээр их утга учир өгсөн. 10 дахь дугаар юм чинь тэгчээгээд одоо 20 дахь эсвэл 15 дахь дугаар гой гой дугаарууд гэд хийгэж бодсон юм аа. За сонсгоо. За эхний асуулт. Дөнгөж төгсөөд ажлын байран дээр гарч байсан үеэ ярил болох уу? Хаяа бас шантрах юм аа гэсэн байна. Ийм асуулт яг 2 3 татгацгаахгүй. Дөнгөж төгсөөд ажлын байран дээр гараад ингээд ажиллаа хийх нь хэцүү, юмнууд амжуулах хэцүү, эсвэл бол ингээл шантраал ажил нь хэцүү байгаа, эсвэл чадахгүй байгаа үед яа тийм бол та хоёр ямар исэн бэ гэдэг асуултууд нэг тавтагдсан байсан. Тэгэхээр буцаад 17 18 он руу очих нэ. За чамд ямар исэн бэ? Анх ажилд орж явахад хэцүү асуудлууд, гоё зүйлсүүд. Би болохоор нөгөө андаач гэсэн ажиллах юм хаа. Бид хоёр нэг компанид төгсөөд хамт ажиллаж байсан. Чиний анхных нь үү? Баярлалаа. Тийм бараг л анхных гэж хэлж болно доо. Тийм миний бас хамгийн анхны ажил. Тэгээд бид хоёр би болохоор 3 дугаар курстэй ажиллаж эхэлж байсан. Андааны болохоор би яг төсөөл шууд орсон. Төсөөл. Би яг 4 дугаар курс тахтаны газар орсон байсан. Тийм тэрнээсээ жоохон байж байгаад гараад шууд баярлал орсон. Тэгээд би болохоор нөгөө 3 дугаар курстэй ажиллаж эхлээд дадлага хийсэн. Үйлдвэрлэлийн дадлага болоо дээ. Нөгөө оюутан махта хийдэг шүү дээ. Тэр дадлагаа хийгээд тэгсэн чинь үргэлжлүүлээд ажилласан газраас маань ингээд part time-аар эсвэл фрилансераар ингээд ажиллаж болно гэдэг санал тавиад тэгээд тэр чинь бүр амар дуртай хүлээж авдаг юм байгаа сте оюутан махта ажиллана гэдэг чинь гэж бодоод тэгсэн чинь сүүлдээ ингээд амар ядраад нэг юм яах гэж ингээд байгаа үлээ гэж бодоод тэгээд 3 дугаар курс нэг юм амар сонирхолтой өнгөрсөн юм надад болохоор нэг юм ажил маань ч амар сонирхолтой энэ тийм гой зураг авалтанд явж үзээл хүмүүстэй уулзч танилцж үзээл гэх нэг юм ажлынхаа гоёыг мэдэрч өнгөрснөө 4 дугаар курстэй орсон чинь дипломтой зэрэгцээд бүр яг жинхэнэ яг нэг юм зовлон шиг мэдрэгдэж эхлээд тэгэнгүүт 4 дугаар курстэй ажилласан нөгөө нэг баярлалын ажил болохоор бүр ингээд яг арай 3 дугаар курсыг бодох юм бол нэг юм хариуцлагатай арай хариуцлагатай нэг юм өөрөө бүрэн хариуцаж
эхлүүлээд дуусгах ч юм уу тиймэрхүү төрлийн ажил байж эхлээд гэтэл би яг сансан шигээ тийм сайн одоо хангалттай цаг маг зарцуулж чадахгүй болж эхэлж мэхлээд тэгээд диплом гэд тэгээд би тухайн үед бодогдсон юм болохоор ингээд хангалттай сайн сурах хэрэгтэй хугацаанд би буруу юм хийгээд байна уу да гэж бодсон. Тэгээд тухайн үед тэгж бодож исэн ч одоо болохоор нэг бурууц юм байхгүй юм шиг санагддаг. Яг нөгөө төгсөх үед төгссний дараа нэг ингэж бодогдсон юм ажлын туршлага байхгүй. Энд тэнд ажилд орох гэхээр нэг ажлын туршлага нэхэд өгдөг шүү дээ. Ямар тийм 2-3 жил төгсчөөд байж ах чи ямар юм нэ чи ажлын туршлага гэмээр тэнгуут яг тэрэн дээр амар том давуу тал үүссэн баг. Би дөнгөж төгсөж байгаа ч гэсэн надад 2 жилийн ажлын туршлага байна. Motherfucker. Тэгэхээр яг нэг юм одоо бодохоор л бурууц юм байхгүй гэж бодож байна. Надад болохоор би бас яг 3 дугаар курст анх нөгөө маркетинг олимпиадад ороод тэгээд тэрнээс хойш яг тэр нөгөө нэг маркетингийн холбоо тэгэл баяс ах мах эдрийг таньдаг болоод тэгэнгუут чинь нэг тийм салбарынхаа одоо яг эд дунд нь байгаа хүмүүстэй танилцсан. Тэгээд тэр хүмүүсээс ажлын санал аваад орчиж байгаа байхгүй. Тэгэхээр нэг төрлийн ингээд яг тийм зүйлд бас орсон амир азтай. Тэгэнгуут энэ тэнд ажлын ярилцлаганд ороод ч юм уу эсвэл ажил хайгаад цаг хугацаа алдаагүй тэр нь амар даваа талтай юм шиг санагдсан. Тэгээд яг ажилд орж байхад надад хамгийн ихний тулгарсан челленж болохоор яг манай үеийнхэн дундаасаа би хамгийн сүүлд орсон баахгүй одоо чи азаа нинжа гэдэг тийгонгот манай дороо ичнийг жил болон түүнээс дэш эсвэл нэг хагас жил ингээд нэг юм дадлага хийцэн ажиллаа хийцэн. Тэгмэд би яг ингээд бас юу ч мэдгүй орж байгаа тэр дундаа шинэ болцсон байхгүй. Тэгмэд надад тулгарсан челленж нь болохоор яг ингээд нөө харьцуулагдаад яг ижилхэн төвшний менежерүүд байгаа хэрнээ би дүнгэж орж байгаа болохоор нөгөөд маань юм аягаа сурцсан цахирлууд жишээлбэл яг юм ижил юм хүлээгээд ч юм уу. Надад тэр ихэндээ амар тарамт байдаг гэсэн. Тэгэл ингээд нөө уул нь бол би ингээд юмд амар хариуцлагатай хандхыг боддог. Гэхдээ зарим зүйл шин болохоор үнэхээр л чадахгүй зүйлсүүд амар их гарна. Тэгэл яг нөгөө нэг удирдлагатайхаа жоохон ойлголцохгүй байх ч юм уу те ингээд нэг юм. Чи энийг тэгээ хийчээчтэй гэх юм гот нь би тэрийг чадахгүй байгаа тохиолдолд тэрэндээ амар шантраал. Тэгээ би яг тэрнээс хойш ингээд амар өрсөлдөх ингээд нэг юм шазрын зан хөтлөөд байхгүй юу. Яаж иж байгаа л би энэ ажлыг давж гарна. Би хин нэгэнд ингээд өөрийгөө заавал харуулна. Намайг чаддгийг хүмүүс мэдэх хэрэгтэй энэ төрхөл тийм юм надад ингээд байгаад болтгоо. Тэгээ би тэрэндээ амар шаналаад заяа сүултээ. Ингээд төсөл маань яваад байгаа хэрнээ надад кайфтай биш. Надад ингээд удирдах байгаа хүмүүс маань миний тэрийг мэдэхгүй байгаа юм шиг. Тэгээ би нэг өдөр ингээд зураг авалт хийжсэн чинь манай нэг удирдлагын шатны нэг хүн ингээд хамт зураг авалтанд явбайсахгүй. Тэгээ би яг тэр үед ингээд нөө зураг авалт малтыг удирдах байгаа процессыг харснаа тэр хүний хандлага ингээд дараагийн өдрөөс эхэлж өөрчлөгдсөн байхгүй. Ингээд анда чинь зураг авалтыг ингэж удирдах юм ба шүү дээ. Ингэж ажиллаж чаддаг юм ба шүү гэдгийг мэдчихээд тэг яг тэр хандлагыг би бас ойлгосноо. Тэрнээс хойш би зүгээр л энэ хүмүүс миний ажлаа яаж өдөртөндөө хийж байгааг байнга нөгөө харж мэдэхгүй байгаа болохоор намайг одоогоор яг ингээд таньдаг байсан. Тийм бүрэн таньдаг байсан байна. Би заавалчгүй хин нэг ингээд өөрийгөө батлах гал тэгээ хаандаа бол юм биш гэж батлах гад тахаас илүү зүгээр л уртталтайгаа хийх юм а хийгээд явчих. Тэгэх юм бол угаасаа цаг хугацаа миний юу ч чадсгийг ингээд харуулчих юм байна гэл. Тэгэл яг тэгж боддог болсноос хойш ажиллаа амар гоё кайфтай хийдэг болсон. Тэгээд захирлууд удирдлагууд гэсэн амар их тийм гоё үгнүүд хэлдэг болсон, мэддэг болсон. Тэгээл ер нь ингээд дахиад явцсан болохоор хамгийн ихэнд тулгарсан челленжийг бас аягүй богино хугацаанд авцсан юм шиг санагдаад тийм. Тэгэл бусдаар бол өөр нэг амар челленж байгаагүй. Хийж байгаа ажил гоёсэн, хамт олон гоёсэн. Тэгээ нөө залуучуудыг бас яг гоё ажилуулж чадсан газар байсан болохоор тийм ажлын ихний юу бол туршлага бол тэжгүй дагуулсан гэж бодлоо. Амар арстай л байсан юм шиг санагдаад тийм. Тэгээ чамайг сайн хэлсэн чинь л нэрээ гэж бодлоо. Ерөөс нь ажил хайж энэ тийм анкет CV өгчөрөөсөө зовоогүй юм байна бодсон чинь. Тэгээд бас нэг юм ойлгосон нь нэг юм л дөнгөж төгсөнгүүд хаана ажиллах уу гэдэг нэг амар их боддог штеп. Тэгэхээр миний бодлоор нэг юм шууд удирдлага нь ямар хүн байх нь уу гэдгийг амар судалцаад одоо жишээ нь зур том жижиг компанида биш. Амар юм гоё компани соёл нь гоё эсвэл зөв дөнгөж эхэлж байгаа стартап байлаа гэхэд шууд удирдлагаас амар их юм сурдаг болохоор тийм гоё удирдлагыг нь болж өгвөл таньж агаад яа тэгээд яг viral орсон жилд би бүр яа маш богино хугацаанд амар их юм сурсан л ингээд тийм харин тийм ингээд сурч хөгжиж гэдэг бодлого орсон байгаа хгүй би бол зүгээр ингээд ороод мөнгө хийчихье би бол зүгээр ингээд юм сургуулийн төлбөр гэж бодож орсон байгаа байхгүй тийм газар
байгаа нь бас амар гоё тийм Монголд. Тийм газрууд олон болсон байна. Тэгэхээр харин одоо олон бахав. Тийм. Амар гоё ийм урамсгалтай стартапууд амар олон байгаа юм шиг харагдаж байна. Тийм. Надад бас тийм. Одоо яг нэг юм эргээд санаалзаад идэв чи би нэг амар сонио нэг юм. Яг үеийн залуучуудтай нэг юм компани спирит дондор дахиж эргэж гоё орж үзгэнсэн гэж үе санаалцаа л тийм юм. Одоос нөгөө юу болсон байна? Үе өөрчлөгдсөн байна. Өөр үе ирсэн байна. Тэр бол айгу үнэн байна. Бас саяны өнгөрсөн хэд 12 хоног тэр асуудалтай бүр маш их тулгарлаа. Яг одоо нөгөө нэг за Gen Z гэж яригадаад байгаа боловч яг Gen Z ч биш ерөн зүгээр яг нөгөө ажлын байран дээр арай өөр үеийнхэн өөр одоо хандлагатай, өөр зан төлөвтэй үеийнхэн орж ирээд баг 1-2 жил болцсон байна. Энэ үетэй ажиллах арга барил яа удирдлагын төвшнөөс ингээд харахад яах уу гэдэг тийм чаленжнууд амар их. Тийм амар generation gap амар үүсэж байна гэж. Үнэхээр байна. Би тэрийг тайлбарлаж хэлэхгүй байна. Одоогоор би яг энэ шийдэл мэдлэл нь олоог байгаа болохоор. Одоо ингээд хүмүүстэй яриад тэр хүн чинь яаж энэ хүн чинь яаж ингээд тэгэнгүүт яг нөгөө тулгардаг асуудлууд нь яг ижлэгэн байл яг уу. Яа тэр ийм юм биш тийм асуудал тулгарч шít. Энэ үед яасан юм? Яах юм бол энэ үе яах гэдэг юм бол гэд бүр яг тэгж яригдаж байна. Тэгэхээр тэр бүр маш сонирхолтой байна. Тэгээ аюу челленж би нэг бүр амар фаны юм ярих. Би нэг CMO болол нэг твшил нэг газар орсон доо. Тэгж яхад би ингээ өөрөө амар залуу тэгсэр нэг юм гүйцэтгэх удирдлага болчлоо гэж бодвол бас ингээл яана гэж яваадсан. Тэгээ нэг юм интерн аваа ажилд тэгэл нөгөө интерн маань айгүй хөөрхөн харилцаа сайтай. Тэгэл явж байгаа л би нэг амар өвдөд аав юм би бас нэг жоохон юу болоод тэгээ нэг хэд хоног чөлөө авдаг байхгүй. Тэгсэн чинь манай тэр интерн би нэг юм энэ хүмүүс рүү ингээд мэйл хичээрээ гэдэг нэг юм таск өгчөөд явсан байгаа байхгүй. Тэгээ би ажиллаа эргээд ороод ирсэн чинь нөгөө интернийхээ бичсэн мэйл манай интерн ажиллаа гэдэг явцсан заяа. Интернийхээ хугацаанд бас явцсан. Тэгээ мэйл хийшүүлсэн чинь тухайд ингээд Монголд гардаг бүх ингээд сэтгүүлүүдийн SEO заяа. Тэрнээс ингээд контакт лист ингээ манад байдаг. Тэгсэн чинь тэр хүмүүсийг бүгдийг ингээд CC хийгээд форвард хийснэ. Латинаар яг мессеж хийж байгаа юм шиг. Манайс мөө ингээд чөлөөтэй байгаа болохоор би тэр хугацаанд ажлын орлохоор болсон байгаа. Асууж тодруулах зүйлэл над руу залгана уу? Тэгээд тэр нүгээр яг ийм мессежний латин үсгээр заяа. Тэгээ яг тэр үед би яг сэний мэдрэмжийг амар авчихсан байна. Oh my god. Тэгэж. Харин яг ингээд нөгөө шинэ хүмүүс дээр одоо мэйл бичих одоо ингээд биднийхээ ингээд одоо магадгүй удаан ажилласан ч юм уу тэрийг мэддэг болсон болохоор тэр хүмүүсийг болчих واخ гэж бас боддсон юм шиг зарим нэг зүйл. Заавар зөвлөгөөч бас муул өгснийх хэлхэлтэй. Тэгээд ингээд мэйл зээл дээр одоо ингээд нөгөө бүх явуулж байгаа хүмүүст одоо хүмүүсийн мэйл харагдахгүй байх тохирхоо одоо BCC ч гэдэг юм тий. Тим юмыг мэдгүй ингээл нөгөө магадгүй үнийн санал явуулах гэж байгаа бол бүгднөрөө нь ингээд явуулж уулзсан асуудал эсвэл бол ингээд нөгөө клиенттай амар эвгүй харьцсан ч юм уу тий. Тиймэрхүү юмнууд ер нь айгүй их гардаг. Гэтэ тэр бол гарч болох асуудал. Гэтэ тэрнээс арай өөр асуудлууд байна. Тийм үү. Зөвхөн яг нөгөө ажлын байрны ажлын тухайд биш гэх юм уу? Харилцааны хувь хүний юу? Тийм хувь хүний онцлог, тэр хүмүүсийн зан төлөв, юм хүлээж авч байгаа байдал, үг хүлээж авч байгаа байдал жишээлбэл гэх мэтчлээ ингээр. Тиймэрхүү челленжүүд бас байна. Тийм. За тэгээ бид хоёрын ажлын анхны туршлага бол ер нь бол төстэй ижилхэн ажил хийдэг байсан болохоор тийм нэг зовж яасан юм байхгүй. Асуулт нь юу байлаа? Хэцүү байна гэдэг. Хаяа бас гарч байсан үеэ ярил гэсэн юм. Тийм. Санийхыг ярьж чад болох байх. Тэгээ яг нөө яг ажлын байран дээр гарч байгаа хүмүүс маань надад бол яг ингэж л санагдаад тийм. Дөрөвний хэлснээр 9-гийн хэлснээр хаана орохоо шийдэх нөгөө сонголтоо бас ингээд хүн өөрийнхөө хувь хүний зан төлөвтөө тохируулад тийм ингээд гоё удирдлагатай байвал гоё vibeтай байвал гоё гэхээс гадна нэг юм өөрөө бас яг би ямар байж чадах вүлээ гэдэг дээр амар их фокуслах хэрэгтэй юм шиг санагддаг. Одоо хүн ажил дээр гарч л байгаа бол хариуцлага гэдэг зүйл бүр хамгийн нэгдүгээрт ингээд тэрнийг толгойд суудсан тэрийгээ бүр суулгачаад ажилд орох хэрэгтэй ч юм уу тий. Гэх мэтчлэн жоохон ажилд орохоос өмнө бас өөрийгөө жоохон бэлтгэх зүйлс амар хэрэгтэй гэдэг юм шиг санагдсан. Дөнгөж ажлын байрнаар гарч байгаад нэг юм шандраагаад идэг юм нөгөө нэг үгүй гэж хэлж чадахгүй. Ялангуяа ингээд за нэг жоохон ахмад насныхан ихтэй байгаа ажлын талбар руу яваад орчлоо гэхээр нөгөө чи жоох юм чи ингэж хандах гаддаг хандлагууд бүр ядраад юм шиг байна. Тэгэл яг үндсэн ажлаас нь гадна өөр юмнууд амар их зарж мардаг. Кофе ч гэдэг. Эсвэл яг өөрийнх нь хийх ёстой ажил байдал энийг маргааш бэлдээд өгч хүрээ гэдэг таскууд амар хөгдөг юм. Одоо тэр зовлон амар их сонс. Кофе зөөх мөхөр хагалаа.
байж л ах тиймэрсэр байгалаа. Тэгэхээр тэр үед яг үгүй гэж хэлээд хүмүүстэй сонио харилцаатай болох уу эсвэл одоо яамаар. Тэр л амар бас зовоод юм шиг үү. Тэгээ одоо шинэ байгаа тохиолдолд ер нь бол тэгэл үгүй гэж хэллэх хүн айгүй цөөхөн л ах тий. Гэтэ бас энэ үеийнхэн хэлж чаддаг болсон бах гэж би харин бодоод байна бас. Одоо яг ажиллаж байгаа хүмүүсээ бодглохлоор мэдэрч чадахгүй тий. Чадахгүй шүү дээ. Аан заал гэж яваад байгаа шүү дээ. Тэгээ одоо ажлын байран дээр шинээр гарч байгаа төгсөгчд бол бас арай өөр ах шиг байна гэж би бодож байна шүү. Зя. Дараагийн асуулт. Хосын харилцаанд нөгөө хүн чинь ойр ойрхон төр зургийн break away гэд байвал та яах вэ? Гинэ. Ямар break? Одоо төр харьцаа болий жоохон байж байгаа. Надад орон зай хэрэгтэй юм гэдэг үү? Тийм. Аха. Энэ л миний хувьд амар red flag юм шиг санагддаг шүү. Чам ойр ойрхон бодол харин тийм ээ. Нөгөө сал red flag юм дээ. Тийм. Энд чинь ямар нэг асуудал цаана нэг ямар нэг асуудал байна. Гэсэн үг үстэй тий. Ямарыг нь бол мэдгүй л байна л та. Ямар нэг асуудал байна. Тэгээд харилцаа жишээлбэл одоо харилцаа гэдэг чинь одоо онлайнаар ч харилцах бас харилцаа шүү дээ. Уул нь л тэгж яхад тэндээсээ хүртэл ойр ойрхон break аваад байвал тэр чинь бас сонин л зүйл юм шүү. Бас хариулж мэдгүй л юм байна. Эвгүй ер нь эвгүй. Нэг их юм бодоо эвгүй. Тэгээд ер нь бол гэхдээ нэг break away гэдэг үе бол байдаг юм шүү. Надад ч гэсэн тохиолдчихлээ. Тэр нь тэгээд тухайд нөгөө нэг үед хэлсэн хүнд маань би амар red flag санагдсан л. Тухайд би яг ингээд өөрийнхөө ч учрыг олохгүйсэн. Ингээд яг ажил мэжлээ солиол тэгснэ. Би редүүд ер нь яах вэ? Дуртай мэж чадж байгаа юм болов уу гэх нэг юм өөрийнхөө нэг юм дотор болж байгаа юм ингээд нэг юм процесс хийж чадахгүй байж идэл дахиад хажууд нэг хүн гарч ирээд тэр хүнийг бас процесс хийх гээд байсан байхгүй. Тэнгүүт нь за байж байгаа. Би нэг өөрөө уучраа болоотой гээд нэг тэгжсэн. Тэгэхээр яг саяных шиг одоо нэг break away гэдэг нэг юм red flag сонсогдсон шиг red flag шиг сонсогдсон байж магадгүй л. Гэхдээ наа ч юм бол ингээд бүр яг байх ёстой одоо завсарлага юм шүү дээ. Хүмүүсийн хувьд бол тийм. Тэнгүүт нөгөө хүн маань яг тэгж хүлээж авахгүй шүү дээ. Хүү яг ингээд амар гой дотомсол байжсэн чинь break away яа. Яг нэг нөгөө би муу хүн чи сайн хүн гэж аим шиг л сонсогдсон баг гэж бодож байсан. Чи тэгээд хэр тайлбарласан тэр хүндээ одоо ийм нөхцөл байдалд орж байгаа болохоор ингэж байгаа шүү гэдэг юм. Амхандаа л яг нийлэрхийлж чадхаараа гэл амар бодол хийсэн. Гэхдээ яг тэр хүний харцнаас яг тэгэж амар намайг амар гоё ойлгочлоо гэдэг мэдрэмж би аваагүй. Тийм болохоор л. Тэгвэл бол чиний талаас улан зүйл байгаад байна л та. Яг хоёр хүний харилцаанд break гэдэг зүйл бас нэг амар тийм байтайхан сонсогдохгүй юм байна. Ялангуяа ойр ойрхон гэж байгаа бол амтгүй надад бол эвгүй л сонсогдчих. Тэгээд амар дотн болоогүй бол бас эвгүй тий. Яагаад ингэж ойр ойрхон ингэж амар гэж асуухад хэцүү тий. Яагаад гэж асууж болохгүй. Тэгээд заал гэл хүлээгээл байж идэг гот тий. Үгүй битэг үлээ. За өөрийгөө бодоод урагшлаа. Зя анх яаж бинээ таньдаг болсон бинээ таалдаг гэж юм шиг юм тий. Таньдаг юм уу? Таньдаг л элэг энэ болгоц юм шүү тий. Тийм ээ. Бид хоёр өмнө нь баг ярьсан эпизод 1 дээр. Тийм бид хоёр анх нэг олимпиадад орж танилцаал тэгэл тэрнээс хойш найзлаж ажлын байрныг болоод тийм хүмүүс байна. Тань яаж танилцсан бэ гэдэг асуулт амар их байсан. Яаж найзууд болсон бэ? Яаж танилцсан бэ? Зя анда найз залуутайгаа танилцсан түүх гинэ. Миний түүхээс баг random шийдсэн нөгөө бид үрцсэн гэдэг видеон дээр хальтхан ярьсан. Тэр аудионы амар муу болохоор хүмүүс үзээд сонсог байхаа. Бид хоёр болохоор бас яг маркетинг олимпиадаас танилцсан. Ер нь төвшөө өсөө за бид дөрөв ер нь нэг салбарын хүмүүс болохоор танилцсан тийм ер нь л. Тийм тэгж танилцаад тэгээд бид хоёр танилцсанаас хойш 16 онд танилцсан юм шүү. 16 танилцаад бид хоёр 21 танилцсан чи яг юм жан танилцал биш шүү дээ. Зүгээр л энэ олимпиад ордог энэ сургууль сурдаг хүүхэд би тэнд сурдаг хүүхэд гэж танилцж байсан. Тэгээ нэг ажилд ороод бид хоёр танилцсанаас хойш 5 жилийн дараа ирсэн. Тэгээ нэг тэр 5 жилээс нэг сүүлийн 3 жил нь за хамтдаа яваал гэсэн тэгж байгаа л ирсэн шүү дээ. Танилцсан түүх нь бол зүгээр л нэг сайн уу танилцъя гэж байгаа шүү дээ. Тэгж танилцаж байсан хүмүүстэй. Биний таньдаг байж байгаа жан болсон гэсэн үг тийм. Ер нь баг найзууд ээж хагаад ирсэн ч гэж хэлж болохоор. Тэгээд амар фаны нэг random sheets дээр за бид хоёр бичлэг хийдэг гэсэн шүү дээ. Тэнгүүд ингээд хүмүүс дандаа над руу тэгж бичдэг заяа.
чи ингээд чи гинэ та ингээд азаахыг дандаа фрэнд зонддог юм шиг санагддаг манагсдаг. Oh my Бичлэгэн God. дээрээс ингээд азаахтай амар талтай байгаад мэдрэгддэг. Тэгээд дараа нь нөгөө төвшөөр жанжан босныг төрүүлж мэдэж байгаа шүү дээ. Уг нь бол ингээд бид дөрвийн жанжан амар ойрхон тий. Бараг та хоёр төрүүлээ. Бид хоёр 2 сар, 2 нэг 4 сар, 5 сар тавьсан тий. Тэгээд нөгөө бид хоёр стори хийдэг боллоо. Бичлэг оруулдаг болсон чинь арайчтай азаахыг гэж орж ирж үрээл мөр яа. Тийм үү. Аа. Тэгэхэд чинь рандом шийдийг хийдэг байхад л азаа андаад жанжам байсан байхгүй. Тэгээ бүр ингээд андаа гэж нүднийг ирэлтэ надад ярьдаг. Тийм нэзүүд байсан байгаа шүү хүмүүсээ. Тэгвэл яг нөгөө хоёрыг хоорондоо холбоотой эсвэл азаа чамд сайн гэдэг юмнууд ер нь намайг азааг тоодоггүй азаа надад сайн гэж ойлгооддаг байхгүй. Рандом шийдсийг үздэг хүмүүс. Яарсан. Энэгээр залруулах яа. Бүр амар болох гэж үү те. Зя. Андагийн бүтэн нэр хэм бэ? Миний бүтэн нэрийг Гарамханд гэдэг ээ. Үгүй. Ягаад андаа гэж боддог боллоо нэрээ? Нөө нэг одоо Гарамханд гэхээр хойдлын нөгөө юу үе нь хандаагац. Тэгээ ер нь хандаал гэж дууддаг л байсан юм билээ л дээ жоохон. Тэгээ нөгөө ах хээвсэг хэлж чадахгүй. Андаа гэсээр хахад тэгээ тэр нь андаа болол. Тэгээд никнейм болсон гэсэн. Юунад шаагуудаас харин би чамайг баг нэг бүтэн нэрийг ч марттлаа андаа гэж дууддаг юм байна шүү дээ. Тийм үстэй андаа гэх. За өмнө нь зөндөө уулзаж тоглодог байсан ч гэсэн яг хамт аялалд явах үедээ хөөх гэж анзаарч байсан зүйл байгаа юу биенийхэн талаар. Оо ямар гоё асуулт тийм ээ. Өмнө нь зөндөө уулзаж тоглодог байсан гинэ. Бүр тэрийг мэдсэн байна. Яа яг нийтдээ нөгөө сүлд бид хоёр нөгөө YouTube дээр хин сайн мэдэх вэ гэдээ биенийхээ дуртай амиг хаадаг нэг тийм бичлэгээс ахгүй юу. Тэгсэн чинь нэг хүн над руу би бараг та хоёроос илүү та хоёрыг мэдчихэж шít гээд. Яг ингээд нөгөө гарахт нь л зэрэг ингээд ранглалсан юм байлаа. Тэгсэн чинь бүр амар байсан юм тий. Вау. Яарсан юм. Хөрмөөс. За тийм үе аяллаар явах үедээ таньсан зүйл гоё асуулт юм. Яг хувь хүннийх одоо жишээ нь ингээд нөө би жишээ нь азаад амар эрэхтэй. Тэгэнгუთ хэдүүлээ яг ингээд нөгөө юм гэр мэртэй уулзаж тоглодог болсноос хойш ер нь нэлээд одоо бүр амар чөлөөтэй биенийхээ хооронд хосынхаа хажууд байгаа юм шиг юм чөлөөтэй байдаг байгаа шүү дээ. Хоёулах нангэртэй байгаа юм шиг. Тийм. Тэгмэд яг тийм зүйлүүд дээр яг хосын харилцаа талаас нь нэг юм өсөө чин төвшөөтэй төвшөөгийн хажууд байхдаа ингэдэг юм биш. Эсвэл анда азаагийн хажууд байхдаа ингэдэг юм биш гэдэг юм уус дээр амар гоё юм нээсэн юм шиг л санагдаад байгаа юм. Би чамайг яг нэг анх азаад эрхлээд ярьдгийг чинь таарчаад. Оо вау. Анд бүр яг хилээ азаад бүр яа жогоо шиг болцдог байхгүй юу? Азаагийн дэргэд эргэлхээр. Тэг би тэрийг анхаарчаад нэг монопол жисэн чинь шамтай нэг дийлэхгүй гэсэн чинь гэдэг би бүр тэрийг чинь төвшөө харчаад ёо яг 9 вэ гэд тэгээд байгаа байхгүй. Тэгмэд яг юм юу аяллын ч юм уу яг ингэ нөгөө бүр ингэ байнгын уулздаг болж эхэлснээс хойш яг юм хосынхон хувьд ямар харилцаатай байд юм бол гэдэг юмнуудыг амар хөрхөн нээсэн. Тэрэндээ сүүлдээ баг төвшөөд чамаагүй эрхлээл 9-д чамаагүй эрхлээл явдаг болцсон ээ. 9 ч азаа дээр очиад юм гэ. Яа баны. Тийм болцсон. Яг юм хувь хүний зан чанар дээр яаж ч юм яг юм санаанд орохгүй наа. Тэгэхээр ерэн зүгээр яг аялалд явахаас өмнө л амар татан болцсон байсан юм болоо тийм. Яг юм энэ хүн чинь ийм хүн гэдгээ мэдсэн. Тэний зүгээр юм аж ахуйч ч юм уу нэг юм жижиг деталууд байвал сонирхолтой юу. Би одоо жишээ нь төвшөөг амар сайн юм мап уншдаг гэдгийг аялалд явбал мэддэг болсон. Тийм тэмүүд ингээд ийм газар очих гэсэн юм төвшөө ингээд мап дээр оруулсан. Энэ гудамжийг ингэж эргээд тэгснэ энэ барилга хажуудын байгаа юм шүү дээ. Энэ хардаа дээрээс нь харыг ногоостой гэж мэгээд бүр нэг юм. Би бүр үнээр толгой гашлаад яа богдуулахаа. Тэгвэл би эсүүдэр тийм юм анзаарсан юм байна. Ингээд гадагшаа явах аялалд би ингээд өөрийгөө анзаарсан болохоор би ингээд тархиа унтраачдаг хүн юм бэлээ. Ингээд одоо бүх юм захиалагдсан. Тийз мэдс буудал захиалагдсан. Очоод хийх юм тодорхой хэдүүлээ нэг юм планд ч явдсан шүү дээ. Тэгмэд ингээд би болохоор тархиа унтраагаа та гуравт найдчихдаг. 9 болохоор ингээд хин юу хийж байгаас үл хамааран яг ингээд юм гартаа ингээд жоохон байдлыг авч явдаг төрлийн гэх юм уу. Одоо ингээд ийм одоо тийм газар байна тийшээ очие гэх юм бол 9 жишээл таксигаа захиалцдаг ч юм уу. Эсвэл бол мап хараад ингэдэм байж
ийшээ явчих л та гэдэг юм яадаг. Би болохоор тэгт гээд ингээд явж идэг төрлийн хүн юм билээ. Тэрийг нэлээ анзаарсан. Надаас бүр тий сандаа хүн юм биш үгээ. Заримдаа ингээд би санаа зовоод байдаг байхгүй юу. Ингээд төсөө бас ингээд хитрхи их хичээл сэтгэл гаргаад хин ч бас ингээд нөгөө тархи амтраагаад л явахыг бодно шүү дээ. Ер нь аялал дээр ингээд нэг юм нэгнийгаа дагаад ч юм уу. Тим юм нэх байдгүй. Ингээд ингэж идэгчи гэдэг юм жоохон санаачлаа. Арай хэсэг тэрийг амар дуртай байдаг. Тийм. Одоо ингээд тэрнээсээ би ингээд кайф аваад байгаа байхгүй юу. Одоо чинь ингээд оройн боцноо маргааш нарыг тэрүүгээр явах юм чинь замд нь өөр үзэж болох ямар газар байна гэж хайж олж маснаа. Тэрийгээ Google Maps-аар харснаа ингээд яг одоо маршрут гаргаж маргаснаа. Тэгээ маргааш нэг дөрвөлээ тэрүүгээр яваад та гурав таалагдаад гоё газар шүү дээ гэх юм бол би гэдэг төрлийн юм байгаа байхгүй. Тэгвэл харин би болохоор ингээд хин нэг юм санал болгоод тэр нь одоо таалагдвал гоё штэ. Тэгмээд ингээд ер нь өсөө битээр таалагдах юм нэг гэдгийг мэдж байгаа болохоор ингээд өсөөд найдаад явах нь уул надаас гоё идэх байхгүй. Тэгэхээр яг гоё таардаг юм байна. Тэнгүүд ингээд нөгөө санаачлаг гаргангууд санаа нийлэхгүй хүн байх юм бол сонирхол өөр ах юм бол үгүй өнөөдөр ийшээ ямааргүй байна гэж өгч болно шүү дээ. Тэнгүүд ингээд та гуруулаа ямар хөрхөө тий. Нөгөөдх нь фейлцэн ч гэсэн энэ сонин газар байна шүү дээ. Тэр нөгөө нэг юун дээр чи нэг нөгөө юунд Ханоид илүү Дананг илүү нэг юунууд очиж үзмээр байна гээд трip чапод очиж үзмээр байна гээд тэр бол яг үндэ үнэн фейл хийсэн заяа. Гэхдээ бид гурав эпизод нэгт ингээд бичлэг хийчмээр байна гэсэн. Тэгээд би ч гэсэн трip чап орж үзмээр байсан. Тэр бол бүх дэлгүүр нь фейл хийсэн заяа. Тэгтэл бид гуравт гоёсэн тэгээд нөгөө бид гурав мопед унжаага да happy. Тэгэл би төөрч мөрсөөл ганцаараа мопедтэй армараас нь очоод тэрэндээ үнээр юм локал юм гудамж руу сүлжиж явж мавдаг гудамж руу орсон тий ёо. Тийм тэрэндээ үнэн happy. Тэгэл дундуур нь нөгөө жижиг сажиг юм авч идэж мэдэл явж байгаа болохоор тэрэндээ happy л яваадсан. Тэгэл failсэн байсан ч ер нь гоё л байсан тий. Яа тэгэхэд бүр миний дотор бүр харлаад өгөх гэжсэн шүү дээ ёо. Би нэг юм 3 trip shop болцсон заяа. Тэгээ тэндээсээ ингээд гоё юм олох юм бол бичлэг хийнэ гэж бодоод энэ 3-ыг дагуулж явж байгаа байхгүй. За төвшөөрт бүр үнэн сонирхолгүй байгаад бүр нүднээс нь нээлтцээ. Анда болохоор хаяа нэг триптлдэг болохоор бас үгүй яах вэ боломжтой санаа байна гэд байгаа явц. Тэгээ ороо үзэж бүр юу ч аа. Тэгээ хазаагийн хамгийн хөөрхөн заяа. Нэг юм юу юм бэ? Уран амьсгалыг нэг амар хөөрхөн хөнгөн болгоод өөрчилждэг заяа. Амар нэг фейл дэлгүүр ороод тэгснэ төвшөөнийг юм күүртэг харснаа. Тэгээ барай зогсон чинь за. Наа чи бүр алж ийс андаа. Тэр нь бүр алахгүй. Яа, тэр бүрээсээ нийтдээсэн юм байна. Тэгээ нөө Вьетнамын хамгийн сонин юу болохоор бид дөрөв ер нь бол за модалцдаггүй гэж хэлээ модалцгүй дээ гэж би. Нөө нэг ер нь бол ингээд маш гоё санаа сэтгэл одоо нийлдэг. Тим хүмүүс аялалд явахдаа ч гэсэн ингээд нөө аяллыг гоё вайптай үлдээхийн тулд ингээд нэгэндээ болт хийх таалагдахгүй байсан ч эвтэхнэр хэлэх ч юм уу те ер нь бол тэгтээ тийм бараг гарахгүй. Тэгтээ нэг юм гарсан. Тэр нь болохоор нөө бид хэд яг казино орох гээд тэгсэн чинь Азаа төвшөө хоёрын бид хэдийн байгаа локейшноос Азаа төвшөө хоёрын байгаа газар яг баруун зүүн тишээ салах төвшөөгийнх баруун тишээ Азаагийнх зүүн тишээ явах хэвээр явах болоод. Тэгээ тэр хоёр нөгөө яг орох казиногоо тэр хоёрын хувьд амар гоё л юм л та. Тэгээ бид хоёр бол дагаал явчих штеп. Тэгсэн чинь яг тэр хоёр ингээд ишэл явчихъя л та. Ишээ явчихъя л та гэдэг яг юм зүрэлтээд байсан байхгүй юу. Тэгээ тийм муухай зүрэлтэн биш л дээ. Гэхдээ нэг амар темптэй амар юу бас юм аваар юмсгал. Нэг юм ишэл явчихъя л та гэдэг юм болоод тэгин гут төвшөөгийнх рүү явах болсон юм. Тэгсэн чинь төвшөөгийн явах гэсэн нөгөө казино руу бид мопедоор яваад энэ хоёр мопедондоо сундлаад бид хоёр тусцтай мопедоор яваад тэгээ яг замдаа яваад бид гурав очсон чинь Азаа хэрэг байдаг хөхгүй. Тэгээд залгсан чинь уцаахгүй. Тэгсэн чинь Азаанд руу буцаага залгангуудаа онхолтчлоо хүрээд ирэхээ. Тэгээ би бүр амар пал гээл сонирн болол гялс энэ хоёрт хэлчихэл мопедоо унаад очсон чинь нэг юм замаас нэг юм мотоциклэн дээр 3 хүн сундалсан мотоцикл орж ирсэн ингээд жолооч нь сохтуу явж исэн алкогол хэрэглэсэн тий. Тэгээ 3 жоох хөхөд оюут хөхөд орж ирээд Азааг ингээд яатсан мөрөгцөн. Тэгээ Азаа унаад ингээд амир эвгүй болцсон имлэгт очсон чинь нийгмийн хугарцсан. Тэгээ яхав тэр баштаас ингээд яхав шийдэгдээд яг ясны дараа бид дөрүлээ ингээд амир муухай вайптай ер нь тэгээ жолоодлохоо их муухай вайптай шийдшээ. Хизээч явахгүй мэн ингээд вайба гоё болгочоод явах хэрэгтэй байна. Энэ дээр амар гоё сургамж аваад тэгээд одоо аяллаа даатгал матгал энэ төр дээрээ бас амар анхаарад хэдүүлэнгийнх нь ингээд vibe нь таарад идэг болохоор гоё гоё ингээд явж байгаа. Яг саяны vibe үнэхээр дөрүүлэнд амар хүтэн санагдсан байсан. Тийм байж юм болчихлоор ер нь жоохон
vibe байхгүй мэдэрж байгаад явах хэрэгтэй юм байна шүү гэдэг нэг сургамж авсан тий. Тийм бүр надаа амар юу би бүр яа өөрийгөө баг үзэж хардсан болов тэгж бодсон. Яг хөдлөх гэсэн чил надад нэг юм бүр ингэ үнэхээр ямааргүй санагдаад тэгээ нэг азаа төвшин хоёрын байгаа байдал нэг л юм хорондоо ингэ ярьж байгаа нэг л юм бишээ. Тэгээ ингэ хөдлөө явсан ч гэсэн гээд нэг юм надад яг нэг юм тохиолдох гээд байгаа юм шиг нэг юм butterfly байгаад захгүй гэсэн. Тэгээ очиж хүлээгээл яг чиний утас дуурал байна уу гэхэд би яг something happened гэдээ бүр яг мэдсэн шүү дээ. Тийм байна. Заримдаа асуултаасаа жоохон хазааж магадгүй шүү. Is it possible to love someone without saying I love you? Боломжтой юу? Боломжтой шүү дээ. Хайртай гэхгүйгээр хайрлах уу үстэй. Тийм. Гэхдээ амьдралынхаа турш уу? За амьдралынхаа турш гэдэг юм нэмээ л та. Одоо та хоёрын үерхэлд хайртай шүү гэдэг. За та хоёрын хайртай шүү чинь одоо арай өөр хэллэгээр хэллэгддэг. Тэрийг тооцохгүй хоёр ч хайртай гэж хэлдэг байгаа шүү дээ тийм ээ. Тийм ямар нэгэн байдлаар хайртай гэж хэлэхгүйгээр та хоёр амьдрч чадах юм уу? Үгүй юм байна л да. Яг нөгөө үгээр нь бол бид хоёр ингэ нөгөө хайртай шүү мэртэй шүү гэдэг. Хайраа мэраа гэ нэгээ дууддаг штэ тэгдэггүй. Гэхдээ бид хоёрын нөгөө би биэндээ ингэ хилээд байгаа юмнууд маань хайртай шүү гэдэг санаа нь хайртай шүү л аахгүй тий. Тэгэхээр тийм надаас хайраа гэж дуудахгүй байх нь асуудалгүй өөр дуудана. Гэхдээ хайртай шүү илэрхийлэхгүй байх нь. Тийм илэрхийлэхгүй эсвэл хэлэхгүй байх нь бол надаа боломжгүй санагддаг. Хосын харилцаанд. Юу амар фаны. Би нэг хэсэг ерөөс ингэ юм official харилцаанд орж чадахгүй ингээл яваадсан байхгүй юу? Ингээд намайг гэсэн хүнд би надад нэг л сонирхнагдал. Эсвэл миний өөрөө ингэ таалагдаад ингэсэн хүмүүс надад нэг юм зөрүүлээд юу байхгүй. Connection байхгүй. Тэгэл ягаад ч ямар нэгэн асуудалтай л ингээл нэг юм official болж чадахгүй ингээл нэг 2 3 хүнтэй нэг тийм харилцаа өнгөрөв. Тэгээд би бодсон чинь сүулт нь яг ингээд official болчлоо гэж бодонгуутлаа ингээ уцсан дээр ингээ хайр маяр ч юм уу ямар нэгэн байдлаар ингээ тэмдэглэдэг заяа special болоход тэгчингүүт л фейлчээдсэн амар сонио. Тэгээ би тэрнээс хойш ерөөсөө нэг юм хайртай шүү хайраа маяр эсвэл уцсан дээр нэг юм special тэмдэглэж штэ тийм юмд бүр ингээ үнэхээр ямар сонио одоороо тийм Ачаа нөгөө баг юу юм шүү. Тэгээд би төвшөөг ерөөсөө нөгөө хайртай шүү хайраа гэж дуудахгүй л гацаахгүй гэсэн төвшөө ингээ нэг удаа асуугаад тэнгууд нь би энийг хэлээд хаанаас тэгвэл хоёлаа би нэг өөрөөр л дуудъя тэгээ ми явъя басахгүй. Тийм. Бид хоёроос яг ингээд нөгөө хайраа гэж бол дуудмааргүй байна гэж ярьж агаад тэгээ юу гэж дуудах уу гэдэг юу бас амар сонирхолтой тийм үерхэд амар хөөрхөн тэгээд бас ингээд ингээд дуудчихъя гэд аль аль нь бас таалагдаад. За how did you know that he is the right one? Хоёлангаас нь гинэ. Чи яг ингээд төвшөөг энэ л яг зөв хүн байна гэдэг бодол чам төрж исэн юм уу? Тийм бодолтой үерхсэн үү? Ер нь танилцаад. Эсвэл ингээд нөгөө ямар нэг зүйл шалтгаанаас энэ хүнтэй л би үерхстэй байна, энэ хүн зөв юм байна гэж бодсон уу? Эсвэл зүгээр яг амьдрж явах явцдаа, үерхлийнхаа явцдаа тэр хүнийг таньж мэдээд энэ хүнтэй үерхсэн нь зөв юм байна гэж бодсон уу? Аль нь таньж мэдээд эхлээд бид хоёрт хин ямар ч expectation байгаагүй. Хүлээлт өндөр ерөөсөө ямар нэгэн хүлээлт ерөөсөө тавиагүй. Тэгээд хойлоо бүтггүй ч яж магадгүй, салтж магадгүй гэдэг хин бүр тэрийгээ бүр хоорондоо ярилцчихсан байхгүй. Гэтэ ингээд эхний сэтгэлээр ингээд нөгөө бид хоёр чинь нөгөө болцож малцах ч үгүй шууд амьдэрч байгаа шүү дээ. Тэнгүүтлээ ингээд би ингээд амар хөөрхөн амар таалагдж байгаа гэдгээ мэдрээд байгаа. Тэгсээр нэг ингээд хин ингээд нэг жоохон өмнөх түүхүүд нэг жоохон брок учраас ингээд нэг юм хүлээлт тавихгүй эхэлцгээе гэдэг юутай ярилцаж эхлээд тэгээ ингээд явандаа гээл тэгсэн. Саний юм нэ. Бид хоёрын нөхцөл байдал болохоор ер нь бол ингээд азаа ингээд амар удаан гүцэн байгаа штэ. Ингээд би ингээд тоохгүй тэгээ явцсан маа штэ. Яг тэгээ тэр яг тухайд ингээд надад таалагдахгүй хүн л гэдэг юм бодолтой яваадсан байхгүй. Тэгээд ингээд нэг өдөр би ажиллаараа нэг хідүүлээ юу тэмдэглэжсэн. Тэгээ бас нэг ажил дээр л шоуд. Тэгээд бид хоёр яг төсөлд нь хідэн үлдсэн байж байгаад хүмүүс яваад бид хоёр хоёулахна үлдэж хардаг байхгүй. Тэгээд тэр үед ингээд би азаатай анх удаа ийм жоохон дип яриа өрнүүлж үздэг байхгүй. Тэгсэн чинь азаагийн ингээд ярьж байгаа байдал ингээд найзуудынхаа тухай надад яриад гэр бүлийнхаа тухай яриад би нэг яриаг айгүйг сонссон байхгүй. Зөвхөн азааг би огт тэгж яриулж үзээгүй байгаа штэ мэдээж азаа л хэрчлэн сонсдог байсан байж таараа. Тэгээ би яг ингээд сонссон чинь азаа ингээд миний төсөөлж байгаагаас надад азаа ингээд өмнө ингээд амар ийм хүн юм шиг санагддаг гэсэн юм. Ингээд амар ийм сэтгэл хөдлөлтэй
Тийм штэ ер нь ажил дээр яг тийм хүн миний яасан юм сонирхол биш байгаад иддэг гэсэн аахгүй. Надад болохоор арай тийм ингээд юм боддог энийг юм оо улс суурьтай гэдэг шиг. Улс суурьтай тийм хүн таалагддаг байсан болохоор тухайн үед ингээ азааг жоохон игнортод иддэг юмс байсан юм шиг. Тэгээд тэр өдөр ингээд азаа чин ийм хүн байсан юм уу? Жоохон нэг тийм бүр амар өөрчлөгдөөгүй ч гэсэн арай өөрөөр хараад тий. Тэгээ байжгаад яг бүр игнорт хой болоод за ингээд жоохон ингээд энэ хүнийг бас тий харч үзьегээд явж байсан хгүй байж байсан. Тэгээ ер нь харилцаж шааталж маталж эхлээд арай өөр төвшин чадалж эхлээд тэгээ байжсэн чинь нэг өдөр бид хоёр ингээд нэг өдөр жишээ нилээд удаа бид хоёр ингээд юм ишид чи явхолоод нэг салхин гарын яг үерхээгүй салхин гарын энэ төр гэж байгаа. Тэгээд нэг юм дэлгүүр ороодсан хгүй бид хоёр хүнс цуглуулаад. Тэгээд тэнд яг нэг амар материаллык зүйл юм шиг хэрнээ надад ингээд ямар хөөрхий ингэж бодсон нэг зүйл нь болохоор за ингээд дэлгүүр явж байхдаа миний аавь гэсэн юмнуудыг ингээд жоох үнтэйсэн чамаг ингээд шууд ингээд аваад идэх хгүй. Тэгээд ингээд өөртөө хэрэгтэй юм болохоор ингээд үнийг бүр ингээд хараад хэвцүүлээд ахуу яах вэ гэж за үнтэй байвал дараа нь олъё гэдэг юм шийдвэр гаргаад. Тэгээд тэр нь надад амар хөрхөн санагдаад тухай дээ. Тэгэл ямар хөрхий ингээд. Тэгээд яг ингээд үерхээсээ өмнө надад болохоор үерхээсээ өмнө тэр хүнийг оо энэ хүн мөн гэж бодох нь амар чухал байдаг. Тэгээд тийм болохоор яг энэ яг officially үерхлээ гэдгээсээ өмнө би ерөөдөө зан чанаруудаас гаргаж байгаа хандлагуудаас нь азаг за окей гэдэг ингээд ойлгоод хүлээж аваад тэгээд яг үерхсэн. Тэгээд тийм болохоор бит хоёр бол яг ингээд та хоёр болохоор ингээд за юу ч болж магадгүй гэж үерхсэн маш тэгээд бит хоёр бол болгоно гэж үерхсэн байхгүй. Энэ харилцааг ямар нэг төвшөнд аваачин бит хоёр насан туршдаа хамт байна гэдэг яг тийм зорилгоор үерхсэн. Тийм тэгсэн ч гэсэн ерөнхийдөө л угаасаа дөнгөж эхэлж байгаа үерхэл болохоор зам дундуураа ингээл бахан таньж мэдээл өөр төвшөнд очиод. Зяа биеийн арьс арчилгаагаа хуваалцаач гэсэн байна. Асуултууд айгүй тийм юу байгаа шүү. Дараалал тийм. Өөр байгаа шүү. Дараалал оруулаг болохоор биеийн арьс арчилгаа чамд хэр чухал вэ? Би өмнө нь ерөөсөө бүр огт таадаггүйсэн мөлий. Тэгээ зөвөр яг өвөл бүр ингээд цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалan тосолдог гэх юм уу? Угаасаа юм нэг амар харш юм хөтөлбөр болохоор чинь тэгжил би арчилгаа хийдэг байсан байгаа байхгүй юу. Тэгээд одоо би нэг өсвөлт нэг юу байсан да. Би энэ дэр нэг бах юм гараад тэгээд нэг влогоос орсон байдیں۔ Тэрнээс хойш бүр амар анхаарч байсан. Тэгээд мэдэгдгүүц ингээд амар зөөлөн болоод эхлэнгүүд өөрөө ингээд арчилгаад болом юм урамтай болоод идэм бил. Тэгээд ингээд одоо парт төвшөөч гэсэн ингээд яа чиний ярьж юм хөөрхий ингээд ингэж мингингүүт ингээд тэрнээс нь бүр улам ингээд урам аваад. Тэгвэл гоё нөгөө юугаа хуваалцаач. Биеийн арчилгааны рутин. Нөгөө браш биш үү? Тэр ингээд бараг сардаа ганц заяа. Хуурай нөгөө юу? Тийм нөгөө юм сан байдаг штэ. Тэрийгөр би бараг ингээд сардаа ганц ингэнгүүт нэг юм хуурай байдлаар ингээд арсыг ингээд юм гойжуулаад байгаа юм шиг мэдэрмж төрсөхгүй. Би тэрийг нэг хүнээс харчаад нэг гадаад л TikTok гэсэн юм. Тэрнээс харчаад баг усанд орох одоо 7-оос чинь 2-3 орж байгаа ш. Тэнгүүд усанд орохын өмнө байнга тэгээдсэн байхгүй. Тэгсэн чи тэр амар буруу юм билий. Тэгээд би тэр хүнийхээ бичлэгийг үзчихэд баг усанд орохын өмнө байнга тэгээдсэн байхгүй. Тэнгүүд биеинд нэг юм гадны хүчин зүйлээс үүдэлтэй юм өрөлт ойр ойрхон өгөөд ахаар харьсан дээр ургац гарах шалтгаануудын нэг л болдог юм байна л та. Тэгэхээр минийх бас тэр нөлөөс нь гэж магадгүй. Гэхдээ уг нь тэр ингээд амар зүү гуйжуулт юм байна л та. Тэгээ одоо би яг нэг амар ховорхон сардаа ганц ман зээж байгаа. Тэнгүү тэгээд мэдгэдэггүй амар өөрчлөлт гарч илээ. Тэгээд одоо болохоор нэг юм амар гоё биеийн тоос олсон. Тэр бүрээ тос амар чухал санагдсан. Тэгээд сүүлд надад нэг газраас PR boxer ирсэн ахгүй юу, нэг юм ойл тосог хэлбэртэй угаагч гээд. Ингээд гарн дээр ингэнгүүт ингээд тос заяа. Тэгсэрний ингээд угаангууд ингээд хөөсрөө цаван шиг болчихсон. Тэр ингээд бүтцэн амар зөөлөн. Тэгээд угаахад амар гоё юм л. Тэгээд хайгаад үдсэн чинь бас амар гоё л юундаа орд юм билээ л те. Угаалтанд орд юм билээ л те. Тэгээд ойр нэг тиймэрхүү юмнууд хийж ин да. Надад болохоор би бас яг адилхан огт би эний арчилгаа гэж анхаардаг байсан. Усанд орчоод тос түрхэнд түрхгүй бол түрхгүй. Тийм байж байгаа. Тэгээд яагаад түрхэх ёстойг ойлгосон бэ гэсэн чинь нэр сүүлийн үед бүр амар хуурашаад. Усанд орж гарч ирсний дараа бүр байж боломгүйгээр хуурашаад ингээд юм холцрууцаад идэх штеп. Цагаан юм болоод тэр чинь холцруу юу? Холцруулах. Тэгээд ингээд нөгөө
усанд орсныхаа дараа бие арчичаад хураа олгочоод хувц өмсгөөр ингээд юм цагаан сонир. Дракон дэр нэг цагаан наалаад аа. Тэрийг би ингээд хэр биш байлгүй дээ гэж бодоод заяа бүр амар гайхаад. Тэгээд судалсан чинь ингээд арьс хураашхаараа ингээд холцроотаа тийм цагаан юм үсэждэг. Тэгээд тэрнээс болоод бүр яг зайлшгүй шалтгаанаар миний арьс арчилгаа гээд. Тэгээд би болохоор бас яг нөгөө тийм dry brushing судалсан чинь хүмүүсээс ингээд юу яагаад усанд орох болгондоо хийдэг гээд. Гэхдээ би болохоор нөгөө нэг юм юунда хит их юм ер нь арьсандаа хүргэх эсвэл дургу ингээд хит их стептэй байх ер нь бол дургу болохоор тэрийг хэрэгжүүлж чадах байсан байхгүй. Гэтэ миний яг ойлгосон нэг зүйл бол арьсны гуйжуулалт ер нь л амар чухал. Тэгээ тийм болохоор гуйжуулагч амар хэрэгэлдэг болсон. Одоо яг юм бүтээгдэхүүн гэх юм уу. Одоо ингэж аваад түрхээд хэрэгэлдэг гуйжуулагч байдаг шүү дээ. Сүлдээ савн болоод үздэг. Давс шиг юм дээ. Тийм тиймэрхүү юм яг айгуугаа хэрэгжилж байгаа. Тийм үед миний яг энэ хавийн арьс жоохон юм барцгаар нэг юм улаан арьснууд байдаг та. Жишээл би унаараа тэр ингээ гуйжуулах тусам амар гоё арилаад бабагаар арилт юм лээ. Тэгээд араас нь тос түрхэх тийм л хоёр юм хийж байгаа. Усан дорж явахдаа үед гуйжуулна, араас нь амар сайн тос түрхэх. Гэхдээ би стил яг гоё амар тос олоогүй. Энэ тос уу? Тийм. Тэгээд нэг гоё гуйжуулагч харин саяхан нэг хүн нөгөө нэг ямар брэнд лээ нэг брендийн бас амар гоё гуйжуулагч оллоо гэд надад хэлээд тэрийг бас туршиж үзье гэж бодож байна. Тэгээ ер нь бол гол арчилгааны бүтээгдэхүүн гуйжуулагч тэгээд юу хоёр тос хоёр л. Харин тэгээд яг гуйжуулалтын төрлөө яг арсны онцлогоо харж байгаа л сонгох юм л тий. Би тийм нөгөө давслаг одоо нэг ингэдэг тэр бүр яг ингээд арьс ураад байгаа юм шиг. Яг ингээд нэг зүсэгдэж байгаа шиг мэдрэмж төрөдсөн надад. Тэгээд ингэж гуйжуулахгүй бол өөр яаж гуйжуулах вэ гэж байгаа тэр нөгөө нэг самандгийг олсоо. Зүг. Надад болохоор яг тийм давсархаг юм бүр матуу чанартай гуйжуулагч өөрний арьсанд л угаасаа дими биеийн арьсанд тахлаар яг ингээд нэг юм бүх юмыг аваад хайчиж байгаа юм шиг эсвэл целлюлит энэ төр байвал ингээд гоё арилгаж өгч байгаа юм шиг мэдрэмж цаанаас төрөд. За та хоёр өөрсдөө хэр юм авч өөрийгөө баярлуулдаг вэ? Энийг ер нь юу гэж боддог вэ? Гэсэн мэн. Баярлуулдаг шүү дээ. Чамд хэр чухал вэ энэ? Чухал шүү дээ. Амар чухал. Надад ч амар чухал. Бүр маш чухал. Амьдралын амар том кэ. Ингэж. Тийм, ийм юмгүй бол бас хэцүү шүү дээ. Хүн нэг юм өөрт ингээд бэлэг өөртөө шагнал өгч явах хэрэгтэй. Гэхдээ энийг шагнал гэж бас хэлээд ширэггүй лээ байх хэрэгтэй юм гэд баг хүлээж авал зүгээрсэн. Шагнал хэр бүр нэг юм. Тийм. Арай юу тий. Би бол ингээд таалагдсан юм тухайн үед бажт нь болж ивэл тэгэл аваалдаг. Тэр нь надад нэг мэдгүй ямар кайф гэдгийг мэдгүй байна. Ямар ч л айгу гоё байдаг. Тийм. Одоо нөгөө яг юм ойр тойрны хүмүүсээсээ яг ингээд надад хэрэгтэй гэж бодож байсан. Эсвэл авандаа гэж бодож байсан бэлгнүүд авах мэдрэмж амар гоё шүү дээ. Тэнгүүд тэр чинь бас одоо ховор. Яг л одоо төвшөөл эсвэл та гурав ч гэдэг юм мэдээж л намайг мэдээж л өгж байгаа шүү дээ. Тэнгүүд яг нэг юм юу юм бэ? Үнээр амар эс юм а бэлэг болгож авах шиг нэг тийм гоё мэдрэмж гэх юм уу? Тэнгүүд тэрийг хамгийн сайн хийж чадах нь би өөрөө л байгаа хгүй тий. Өөрийнхөө санхуг амар сайн мэдж байгаа, юу эрэхтэй мэдж байгаа. Тэнгүүд чи ер нь хөвчлэн юунд их мөнгө зарцуулж байна. Өөртөө зориулж авч байгаа юм өөртөө авах юмдаа юу? Нэг тарьсарчлаа. Нүрний ярьсарчлаа. Хоёрт maybe хувцас гэж магадгүй. Тэгээ дараагийнх нь нэг юм технологитой холбоотой юм гэж магадгүй. Тэр бол гэхдээ бараг жилдээ ганц та. Black Friday хэлж магадгүй. Тэгээд ер нь ингээд тоочглоо бодцохоор л амар идэв юм. Яг нэг юм гоё шинээр гарсан тренди болж байгаа юм хомч юм уу тэгэнгүүт энийг гээд бодцонгуутлаа нэг хизээ нэгэн цагт юу гэдэг юм амар ачаалтай ажиллаж байгаа нэг том юмны ард гарлаа гэхэд одоо өөрийгөө урамшилж болохоор юм шиг мэдрээс төрж ийн гэсэн үед авдаг ч юм. Надад бол баг ихнийх нь юу гэж магадгүй хувцас гутал ялангуяа гутал пүүзэж магадгүй. Тэгээд араас нь өөр юм гарах. Тэгээд ийм зүйл би бүр ингээд тийм рутинтэй байсан шүү дээ. Ингээд яг нөө цалин ингэж авч ажилладаг хата. Ингээд тэдний босон цалин дээр тим аавна. Тэгээд тэдний босон цалин дээр тим аавна гэж явдаг. Тэр бүр бас амар гоё. Сартаа заавалчгүй гоё нэг шинэ юм аавна гэдэг ч юм уу. Тэр нь ингээд нөгөө дараагийнхаа цалин гоё хүлээгээд гоё оо хаппи ажиллах амар нөлөөлдөг. Тэгээд ер нь л хүс үл харгалзан хүн өөртөө оо сонирхдаг юм а. Заавал одоо хоёлын шиг нь хувцанд амар сонирхолтой, скин кэрт амар сонирхолтой байх албагүй шүү дээ. Яаж хийж байгаа л яг өөрийнхөө сонирхдаг, өөртөө кайф өгдөг юмыг мөнгө зарцуулж авах нь надад бол чухал юм шиг санагдаж байна. Чухал.
За. Та хоёрын MBTI ямар вэ? Чи MBTI-а харж ирсэн үү? Нэг хэсэг бүр бараан үздэг шүү дээ оюутан байхдаа. Одоо бүр болчтой. Би нэг оюутан байхдаа үзэнгүү дандаа нэг юм ИТ гарч мардаг байсан байхгүй экстраверттэй. Тэгээ сүүлд ажлын байрнаар гарсан чинь аюулцсан. Тийм үү. Тэгээ би аюулснасаа ширөөсөө үзээгүй шүү дээ. Амар удчих. Би ч гэсэн үзээгүй. Хоёлаа нэг тэр чинь амар урт тест байдаг болсон хэлээ шүү дээ. MBTI тодорхойлох. Дараагийн дугаараараа ч юм уу яг нөө тодорхойлох. Тэрийг гэхдээ нөө заавал яахгүйгээр амар товчхон ячиж болж шнэ за. Тийм үү. Нөө нэг асуултууд бүгдээ дахгүй. Тэр чинь нэг юм хоёр юм нэл сонголт шүү дээ. Экстраверт үү, интроверт үү, юу гэх нэг дөрвөн үсгэл шүү дээ. Нэг үсгэн дээр л хоёр сонголт байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд тэрийгээ сонголтоороо өөрөө ячиж болт юм уу тий. Тэгээд гяс богино хугацаанд би тэр гэж болно. Тэгээд зөвхөн бүр яг exact үзэх юм бол тэр нэг асуултууд байхгүй. Би тэрийг амар их нөгөө судалгаатай асуулт байд юм байна гэж. Тэнд яг нөгөө тестээр нөгөө өгвөл асуулт нь ихэлтэй. Гэхдээ ингээд ерөнхий барагц аваад тэгж олон бүгэлгүйгээр их юм бол тэгж бол. Дараагийн ч амар их анхаарал өгдөг юм лээ тий. Бас Inferno Enter тэр байнга суугаад тий MBTI тааж маа. Тий энэ би нэг хизээ үлээ нэг 2 сар донгос хүнтэй танилцаад тэгээд IT-гаас солилцсон чинь bio дээр нь MBTI нь байж магаад тэгэхээр энэ үнээр чухал гэдэг юм байна да гэж бодсон. Яг нөгөө хүнийг зүгээр юугаар нь зан төлөөр нь шууд таньж мэдэх дөрв үсэг байна шүү дээ тий. Тэгэхээр их чухал юм байна л да. Би нэг дараагийн дугаар дээр мэдчихээд хэлнэ. Тийм би өөрчлөлтөөс хойш бүр мартчихжээ. Юу гэснаа ч мартчих. За хатам аав ээжтэйгээ хэрхэн харилцдаг вэ? Ямар нэг хил хязгаар байдаг уу? Хил хязгаар бол угаасаа хаанч тийш байх ёстой юм өстэй тий. Хил хязгаар гэдэг нь зүгээр яг гэхэр ойр дотны юм ярьж байгаа юм болов? Ямар хил хязгаар ярьж байгаа юм бол хил хязгаар байдаг уу л гэсэн байна. Би нөгөө асуултыг л уншиж байгаа. Би одоо чамайг асууж байгаа юм шиг лавлаж асуугаад байгаа юм шиг тийм маш. Зүгээр яг өөр өөртөө ойлгоод хариулах юм байна л та тий. За харилцаа ямар байдаг вэ? Амар хөрх өстэй. Тийм амар хөрх. Нэг хоёр талын аав ээж нар бүгдээрээ амар хөөрхөн болохоор бид хоёр тэр амар хөөрхөн байдаг. Тэгээд манайд ингээд бид хоёрын харилцааг амар хүндлээд ингээд одоо бид хоёрын өөрсдийн төрсэн аав ээж ингээд хүүхэд нэхэд чаддаггүй гэх юм уу. Тим юм нандин бид хоёрыг хүндэлдэг харилцаа байхгүй. Тэнгүүт одоо ингээд надад амар их тийм яриад байгаа нэ за. Хүүхэд таалаач хүүхэд таалаач. Яагаад битгүй амар яж байгаа. Тэгээ яг зөв болно л доо зөв ингээд бодсон байгаа шүү дээ. Тэнгүүт ингээд тийм одоо аав ээж хоёр маань ч ингэж асууж чадахгүй байхад ингээд огт чадахгүй хүн ингэж бичиж ингэж бодохоор жоохон бөхөмдөд байдаг гэсэн юм. Тэгээд энэ амар гоё мэдрэмжтэй ингээд нэг юм өөрийн аав ээжийг ингээд нөхөр инээлгээд ахыг харахаар ингээд нэг юм ингээд тэр магадгүй яг ингээд зөв хүн байна гэдэг мэдрэмжүүд идэг баха. Зөв. Би болохоор манай тал болохоор хоёлаа хоёр ээж аа. Манай ээж азаг ээж гэдэг хоёр тал. Тэгээд бүр одоо азтай гэж хэлэх нь цаашаа ерөн зүгээр маш амар баярлдаг. Яг ийм хоёр талын ээж хоёлаа амар үнэхээр хөөрхөн байдагт амар баярлдаг. Тэг яг чиний саяны хэлснээр ингээд би ингээд азаг ээж миштэй олцоолоход амар юм педгэр гэдэг шиг ингээд амар ихтгэлтэй азаггаасаа ээжид таалагдана. Тэгээд ээжийг ингээд инээлгэж чадна, ээжтэй ингээд гоё яриа өрнүүлж чадна. Тэгээд ихчнэр таалагдана, хүргэн ах нартай гоё яриа өрнүүлж чадна гэдэг амар ихтгэлтэй тэрэндээ амар баяртай байдаг. Нөгөө талаар азагийн ээж бүр надад намайг бүр ингээд бүр ингээд байдаг амар хөрхөн. Тэг ингээд нөгөө миний би ингээд дураараа хурч чаддгүй зөө амар хөрхөн. Одоо манай азагийн ээж чи яг ингээд 3 4 хүүтэй байхгүй. Тэг охингүй амар хөрхөн. Тэгээд эртээд бүр ингээд манад ингээд хаяа нэг ирж байгаа. Хоёлаа ажилтаа болохоор хаяа нэг ирээл эртээд би яг ингээд ирсэн үед амар ядарсан. Шүн ажилтсан ингээд унтахчихсан чинь амар хөрх ихлээд илдэг байхгүй. Тэсний ямар амар зүйлээ ирсэн юм бэ? Охиогтой ирсэн юм байт юм уу гэж зөө бүр амар хөрх. Дөрөв хүүх эрэгтэй хүүхтэй ээжэл нөгөө ингээд нөгөө ус мүстэй сахал махалтай ингээд үнсч мүсгээр ингээд хацар амар зөөлхөн байдаг гэдэг байхгүй. Йоо ямар амар сонирхолтой зөө. Тэгэл амар хөрхөн. Тэгэл азаа манай ээж болохоор яг ингээд азаа ээж чинь бас хүүтэй болохоор яг ингээд нөгөө хүүтэй хандж байгаа юм шиг хөрхөн санаа зовлоо ингээл. Яадаг. Тэнгуут ингээд яг тийм хоёр талын ээж нартай байгаад айгуу баярлалдаг. Тэгээд зарим ингээд worst case-уд байдаг штэ хүмүүсийн яг тийм биш байгаа нь бас их магадгүй азтай л ахalta. Тэгээд яг тэрэндээ айгу happy байдаг. Ямар азар л гэж бодоод идэх тий. Тийм тэгээд айгу аль аль нь айгу гэгээлэг гоё. Харилцаатай байгаа нь бас ашгүй дээ гэж бодогдож байна. Оо тэгээд амар нийтдээ яг нэг юм. Жоо азагийн ээжийг юу гэж дуусна? Оюун гэрлээж. Тэгээд тийм бид хоёр нэг ээж ээж гэхээр угаасаа л аль ээж л гэдэг асуулт тийм. Тэнгүүд яг нэг юм
одоо урд нь ямар нэг юм хэрэг болно шүү дээ. Тэнгүүд хадам аав ээж гэдэг чи өнгө явчихна. Тэнгүүд миний саяны асуулт чинь юу байхгүй нэг юм ээж гэж дуудахаас нэг өмнөх нэг юм одоо үе байдаг ш нэг процесс байдаг ш тэр бүр амар фаны дээ ёо. Яа тэр би нэг ингэдэг байхгүй юу? Би нэг бронхит болоод имлэг твтээд тэгсэн чинь ингээд юу байгаад түрүү нэг танихгүй дугаар залгаж чинь. Тэгээ би ингээд аваад байна уу гэдгсэн чинь за миний охин сайн уу аав нэ гэдэггүй юу. Тэгэхээр би ингээд харсан чинь танихгүй дугаар тэгснэ та дугаар андуурсан байна. Oh my god. Тасалчдаг байхгүй. Би ягаад чи аав нэ гингүүд шууд ингээд автоматар өөрийнхөө аавыг бодож байгаа юм заяа. Тэгснэ дугаарыг харснаа биш ухаар нь уучлаарай та андуурсан байна гэсэн тасалчдаг. Тэгээ дахиад залгаж чинь нөгөө дугаар чи. Тэгээ ингээ хаснаа. Юу аав нь төвшөөгийн аав нь юу ах нь гэмээр хөөрхөө. Тэгээ би бүр тэр үед ёо ингээд нүүрлэг ингээд өөрийг ингээд сүмэлж өрсөн нэг таа. Өмнө дээр нэг ерөөсөө нэг бол төвшөөгийн уцаар ярьж чинь ерөөсөө над шууд дайрект кол хийж үзээгүй анхны тохиолдол гэсэн байна. Тэгээ амар хөөрхөө над руу яаж миний охин яг зүгээрүүл гэж ярьж байгаа тохиолдол нь тэгснэ амар хөөрхөө. Юу төвшөөгийн аав ах нь гэ. Яа. Тэгээд тэрнээс хойш ингээд бид тэр хүртэл нэг аав ээжээ гэж сураагүй яваадсан байгаа даахгүй. Тэгээд тэрнээс хойш ингээд аав ээж гэж сурсан гэх юм уу. Би тэр эхлээд нөгөө яг бүр ингээд танилцуулаг байхдаа ээж нь л гэж ярьчихдаг гэсэн. Тэг яг нөгөө гэр мэрээр нөгөө яг аль алийнхаа гэрээр ордог болоод ирсэн чинь яг тэр асуудалтай тулахаараа. Тэгээд бид хоёрын шууд шийдэл нь аль аль нь л ээж юм чинь нөгөө хадам ээж гэж ярих нь ам хэлж байгаа хэцүү. Уг нь нэг асуудалгүй хэрнээ айгүй сонсогдоод хамсагдаад бас ингэ хадам ээж гэд одоо би азаг ээжийг хадам ээж гэд хэлэх нь амар шинэ. Нэг бодлын амар хүндий мэдрэмж төрүүлээд байсан байхгүй. Тэгээ янгот за угаасаа нэртэй хүмүүс юм чи оюун гэрлээч төмөрчөдрөөч. Наач ер нь амар хөөрхөн юу лээ. Тэгэж ялгагдаад амар болсон шүү. Яа тэгэл нэг анх танилцаал очингууд ингэж ээж бүр амар бүцэлвэл ингээл тэнгууд ингээд миний охин сууч хийвтэй хэл баг ингээд өглөөс ирэнгүүт өглөөний цай мэн ингээ хажуу за тийм бүр ингээд нэг юм гимшээл нэг юм хийх хэрэгтэй гэдэг мэдрэмжтэй л агаад байгаа шүү дээ. Тэнгууд ингээд юунд ч гар хөргөдөг үү за бүр ёо тэнгууд ингээд нэг салхитроо дөрүүлээ авцсан да. Тэгэхэд азагийн бишээ төвшөөгийн ээж бас айгүй хөөрхөн хүн байлээ. Ингээд амар кэринг хүн байлээ шүү дээ. Тийм. Тэгээд ингээд ийм тийм их кэр авангууд чи ингээд нэг юм паникт орчиж байгаа шүү дээ. Celebrity crush from K-pop гэнэ. Чам одоо celebrity crush байгаа юу? Бага штэ. Юурэмэр удаан крашилж байна одоо ч crush. Bae-Suzy. Нөгөө нэг Dream High дээр байдаг багт нь л крашилжсэн. Тэнгүүт ингээд одоо бүр Dream High байснасаа glow up хийсэн шүү дээ. Glow up хийж байгааг нь хараад улам крашлаад идэв. Гой болол хөөрхөн болол. Бүр ингээд одоо болохоор яг энэ гой mature эмхтэй болцсон тий. Ингээд харагдах бай. Тэгээд яг long time crush гэх юм бол Bae-Suzy байна. Dream High-аас. Тэгээд IU байна. IU ч одоо баг л түмний crush үстэй. Тэгээд нөгөөх нь нөгөө нэг юу? Diploma 1998 дээр тоглолдог. Хэри юу? Хэри тий. Ёо. Зүгээр л одоо хэри болохоор юм вишэлли царайны биш тэ зүгээр нэг юм характерын краш. Зүгээр л яаж юм хүн хөөрхөн байдаг гэнэ л гэж бодож зү. Надад болохоор краш гэхээр Roselle санаанд орж байна. Одоо ингээд K-pop хамтлагууд сонсч масхдаа ингээд нэг юм fan girl байсан байгаа штэ жоохон бата. Одоо болохоор яг ингээд юм яг том болоод ирсэн чинь тэр хүний ингээд юм хандж байгаа хандлагууд ч юм уу нэвтрүүлэгт орж байхдаа ингээд хандж байгаа хандлагууд ярьж байгаа яриа ингээд тэр хүний ингээд нэг юм юу яадаг ярьж байгаа юмнууд сэдвүүд эсвэл сэдвийг хүлээж авч ярьж байгаа ингээд юу байдал гэх тийм амар чухал санагддаг болсон л. Тэгээд яг ингээд Rose гадаад байдлаараа ч тэр яг нэг юм одоо олон нийтэд танигдсан тэр зам төлөөрөж тэр маш гоё хүн юм шиг санагддаг. Тэгээд одоо ингээд нөө хийж байгаа ингээд world star болчлаа шүү дээ. Яг ингээд хувь хүн нь өөрөө одоо юу гэдүүлээ өөрийнх нь карьер нь гэх юм хувь хүнийх нь карьер нь world star-аас гадна яг Rose гэх юм. Тэр нь бүр амар баяртай. Тэгээд одоо яг crush гэж хэлж болох хүн Rose юм шиг санагддаг. Тэгээд бас ингээд нөө Rose одоо актив байгаа учраас тоглолт үзэх боломж байна гэдэг нь бүр маш гоё санагдчихж байгаа. Тий. Тэгээд эрэгтэй crush-ууд жоохон байхад амар их байсан. Одоо л сайн юу вэ? Эрэгтэй crush болсон юм шүү. Юу вэ? Эрэгтэй K-pop сонсдог юм л та. Big Bang-аас бол нөгөө гоё
драманууд үзхий болоод гоё эрэхтэй крашк бас болсон байж магадгүй. Чи гэхдээ нөгөө үбийн туртайсан те Ким нөгөө Шимина. Тийм Минагийн нөхөр. Тэр хоёрын харин тийм румор яваал хэлээ. За. Vision board дээрээ үсэндээ анхаарна гэсэндээ ямархуу hair care-тэй байна да эсвэл төлөвлөж байна. Hair care эхлүүлсэн юм аа чи? Эхлүүлсэн шүү дээ. Би аягүй тэгж хөө. Богод байгаа. Эсвэл нэг хүн над руу та ургуулна гэсэн тайрцсан юм уу гэж биччихсэн. Тэгээ би нөгөө зүгээр уг нэг шатлуулсан байсан шүү дээ. Арай. Шатлуулахаар угаасаа амар богинохол харагддаг юм байлээ л те. Тэгээд hair care дээр болохоор би яг арьс арчилгаан дээр нүүрэн дээр маск тавьдаг шиг хамгийн багадаа 20 минут маска байлгаж байгаа. Тэгээд үсээ угаах болгондоо. Тийм угаах болгондоо. Амжихгүй л 7 хоногт нэг ялангуяа. Тэгээд сүүлд нэг үсээ шатлуулах гад үсчин дээр очсон чинь тэр үсчин надад тэгжилсэн байхгүй. Уг нь бол ингээд маскнуудыг 5 минут тавиал ингээд яваад хахад уг нь болдог. Гэхдээ Монголд бүр үнэхээр 20-оос дээш минут л тавьж иж үсэнд чинь шингэж тэр хур ажлыг дарах хэмжээний одоо болно. Тэгэхээр хамгийн багадаа 20 минут тавьж байгаарэ гэж зөвлөсөн байхгүй юу. Тэгээд би яг 20 минут тавиад юм нөгөө халаадаг малгай аваад тэгээд гаднаас нөгөө халаан байлгах ч юм уу амар чухал гэсэн масканд. Тэгээд тэгж үтсэн чинь нэрээ амар зөвлөрч ил. Тэгээд яг угаасны маргааш нь ялцч ялцаад. Тэр амар үртэй ил. Тэгээд яг маска нэг 20 минут тавьж байгаа халаадаг нэг юм малгай шиг нэг юм хятад юм авсан. Ихэндээ бүр өнөр нь балиар өнөртэй заяа. Тэгээ одоо өнөр нь гараад арай гайгүй болсон. Тэгээд тийм халаадаг маск таахгүй бол нэг зүгээр нүүр гарын алчуураа бүр буцаасаа халуусан ингэж байгаа. Тэгээд гаднаас нь ингэж мэр юм бил. Тэгээд өөр чинь нэг baby oil шүү дээ. Нэг Johnson's baby-гийн baby oil-ыг масктайгаа холиод түрхэхээр бас нэг тийм TikTok үзсэн юм. За тэр тэгтээ өөртөө явах шиг санагцаа надаа. Амар гэлцүүлээд байгаа шиг санагцсан. Чиний үсний чинь юу тослог юм уу хурай юм уу ер нь ямар хоёр тослог. Тэгээд үсний бүтэц өөрөө амар ширүүн гүтгэн. Тийм. Тэгээд маск заск гэхгүй болохоор бүр ингээд улам хураашаа нэг арслангийн юм шиг л болчдөг. Минийх дээр болохоор яг тэр нөгөө vision board ярьснаас хойш ярихаас ч өмнө ер нь нөгөө hair care бүтээгдэхүүнүүд хайгаал яваадсан. Тэгээд сүүлд нөгөө чи би метрсөдөр болоод өнгөрсөн шүү дээ нэрээ. Юугаар тийм тэгээд би тэр нөгөө метрсөдрийг тэмдэглэж яхад нөгөө хин 49-2-ын бэлгэн дотор нөгөө юу ийсэн. Тэрийг юу гэж уншдаг вэ? Харин би Blackpink-ийн Jisoo шиг гэхгүй. Jisoo. Тийм брендинг юу hair бишээ юуны hair mask тэгээд hair oil хоёроос ахгүй. Тэг миний яг хайжсэн хоёр бүтээгдэхүүн байсан юм. Тэгээд тэрнээс хойш би тэрийг хэрэглэж үзсэн. Тэгээд надад ягаад тэр hair oil хэрэглэх шалтгаан нь болохоор нөгөө үсээ янзлахад нөгөө халуун эндүү эсвэл сенсээр сэнсдгээс өмнө түрхэд хамгаалахгүй болохоор халуунд үс амир гэмтэж байгаа шүү дээ. Тэгээд hair oil түрхэж гэмтээс хамгаалт юм байна. Тэгээд яг үсээ угаагаад хуурай олсныхан дараа hair oil түрхэж бас гялцуулж болт юм байна л та. Тэгээд тэр нөгөө тэр юуг түрхэж байгаа угаасныхаа дараа үсээ сэнсдгээс өмнө түрхээд байгаа. Тэнгуут яг ингэж үс гэмтэхгүй амир гоё болж байгаа юм шиг. Тэгээд юуны дараа хууралсныхан дараа түрхэнгуут ялчгүй амир гоё үнэртэй. Тэгээд гоё юу болж байгаа. Гялалцаж байлээ. Hair mask-ыг болохоор би нэг удаа туршиж үзсэн. Тэгээ миний ус болохоор нөгөө хит тослог бүтээгдэхүүн хэрэглэхээр ингээд тосондоо зууралтаад байдаг тийм төрлийн болохоор удаан тавихгүй эсвэл одоо тэр baby oil майлтай холиул минийх бүр заваарсан юм болох. Тэгэхээр би болохоор зүгээр яг hair mask-а яг нэг 15-аас 20 минут тавиад тэгээд яаж байгаа. Нэг удаа туршсан болохоор одоогоор яг юм гоё үр дүн юм бол хэлэхэд арай штэ. Тийм мэдээгүй. Тэгээд би бас тэр чинь чамаас бүр асуулт галт байж ядал. Харин тийм тэрээд би яг тогтмол хэрэглээд яг загуул тарчлаа л да. Ингээд нөгөө үсэгээс угаагаал гарахын гэж л бодоод байсан болохоор. Тэгээ одоо яг завтай үедээ гоё туршиж үзээд яг үр дүнгийн мэдэж үзмээр байгаа. Өмнө нь яг юм hair mask тогтмол хэрэглэж үзээгүй болохоор үр дүн нугасаа удаан 3-4 хэрэглэн дээр мэддэг бах тийм. Би нөгөө oil-ыг болохоор ингэж бодсон байхгүй юу? Нэг халуунаас хамгаалах юм нэг юм спрейүүд байдаг та. Тиймэрхүү юм төрхөж хамгаалж бүрхүүлөөс гэж эндүүдээ сэнсдчихэд араас нь янзлынхаа дараа hair oil гэж бодсон байхгүй. Үгүй мэн. Тэр нөгөө нэг юугийн тайлбарыг би чат бидгээс асуусан. Ер нь ямар үед хэрэглэдэг ингээд гэсэн чинь халуун эндүү сэнсмисээр орохоос өмнө хэрэглээд дараа нь ч бас хэрэглэж болно гэдэгцээс. Тэгээд амар тэр чинь ингээд өөрөөр нэм жижигхэн савлгатаа штэ. Тэгсээр нэ амар жоохон ортгол юм л л дээ. Тэрийг амар бараг хагас жил хэрэглэхээр юм лээ. Тийм. Тэгээд тэрний надаа үнэр мөнөр нь нас их таалагдсан. Тэгээд яг тэрийг нэг тогтмол хэрэглээд
гоё үр дүн гарвал болц тэ. Тэгээ нөгөө үсний маск бас нөгөө юу юм бэлээ? Хуйхных яг үснийх Тийм юм билээ. хоёр бүтээгдэхүүнийг амар сайн ялгаж салгах гал хэрэгтэй юм билээ л тэ. Тэнгүүт ингээд нөгөө нэг хуйхны шампунь авснаа миний үсний үзүүр ингээд стил мухай ширүүнээрээ байна гэж мэж гомдолдог ч юм уу. Тиймэрхүү юм амар хэрдэг гэсэн. Үсчихэд тэр их үсчихсэж их юм сурсан. Тэгэж л надад ялгаа цаг гаргаж өгсөн. Би ч гэсэн нэрээ бодсон чинь яг hair care дээр хуйхных үсних гэж нэрээ ялгаж чаддаг үлээ гэж бодсон чинь. Яаж бодсон одоо хуйх чинь бас нэг арьс эзтэй тий. Арьсанд хэрэглэх юм, үсэнд хэрэглэх юм хоёр өөр л байж тархалах л та. Зя. Ганцаараа тусдаа гараад нойлын цаас авахд хүртэл их өөр байдаг юм байна. Та хоёр team memory байгаа юу гинэ. Байгаа штэ. Давс тусдсан байж тээ гэдэг шиг. Та хоёрын анх тусдаа гаралт ямар байсан бэ? Амар нийтдээ байсан штэ. Нөгөө ковидор. Тийм. Карантинтэй. Бүр яг ингээд Монголд гайгүй ковидны хөлөөрөө гэхгүй явж байгаа л нэг пан гэл амар хорсон доо бүр багшаад утдаг шүү. Тэр үеэр хамт амьдраад эхэлчихэж байгаа юм чинь. Тэнгүүд ингээд ямар ч юу байхгүй, тавилга байхгүй, цэглэгаан бараа байхгүй. Тэгснээ ингээд бүр үнэхээр би бүр амар ингээд юм агшаасан будаа идмэрсэн нэг тасалдгүй. Тэгээ бид бол будаа агшаагч байхгүй нэг юм авчирсан нэг юм хайрлын дагуун дээрээ будаа агшаах гэж үзсэн чинь таг байхгүй. Тэгээ бүр ингээд агшаасан будаагаар амар өлсөд. Тэгээ төвшөг агшаасан будаа л идмээрээ нэг байхгүй. Тэгээ тэр хатуу хөл хорионоор төвшөг гараад ихтэйгүүрээс будаа агшаагч авчираад. Тэгээ бид хоёрын бараг хамгийн анхны тавилга хаа будаа агшаагч. Цэглэгаан бараа юм тий. Цэглэгаан бараа. Тэгэл явна гайгүй юу болол хөлөөрөө арай игээс болол тэгэл нэг юм хамт нэг юм анх удаа хүмүүс цогцолж үзээл тэр амар гоё мэдрэмж өссөн шүү дээ. Аха. Тайлбарлавал яг ямар мэдрэмж өссөн бэ? Та хоёроос нөгөө тусдаа гарыг гэж азаа хэдүүлээс ярьдгсэн дээ. Хамт ажиллаж явах үе байсан болохоор тусдаа гарах хэрэгтэй байна. Тусдаа гарвал тийм нөгөө яг ганцаараа ч хамаагүй тусдаа гарыг гэж амар ярьцгаадаг байсан тийм. Амар юм би даасан юм шиг. Нэг юм жоохон бахад нэг юм хордон том болж үзхий сан гоё том ихч болох юмсан гэж нэг амар болдог байсан да. Яг тэр мэдрэмжэл мэдэрсэн гэх юм уу. Тэгэл гоё юм байна. Гоё юм байна гэл. Гэтэ хэсэг нөгөө нэг юу байгааз. Хэрэг нэг амар санаадсан тийм. Аав ээжиг амар санаад. Тэгсээ нэг өдөр төвшөө тэр нэг амар дип яриа өрнүүлээ ярьжсэн би ойлаа. Төвшөө сандраад яасан бэ гэж би аав ээж хоёрыг санаад тэнэ ч гэх шиг. Тэгээ нөгөө манай дүү яг бас нөгөө хөл хорионоор төрөөд тийм шүү. Явааг байсан. Би ингээд хамт карантинлэгдэж байгаа юм чи ингээд ялчгүй би ингээд харахаас өөр юу гүнэгчлэл арчиж байгаа шүү дээ. Тэгснэ дүүг бас амар санаад. Тэг тийм жоохон хүүхдийг чинь жоохноос нь ингээд явчихгоо амар санд юм лээ шүү дээ. Амар юу. Тэг гэрээнийг санаад байна гэж төгшөө. Хойлоо яах юм уу? Чи хэсэг гэртээ очих юм уу? Яа. Тастагчнаа санаад байна гэж буцаад ирүүлсэн л. Азаа бит хоёр болохоор одоо тусдаа гараад 3 дахь жил юм уу 2 дахь жил юм уу 2 юм шүү. Тэгээд тэр үед бас яг амар гинти юм болсон. Бит хоёр ер нь яг юм тусдаа гарыг гэдэг юм яригдчихсэн чинь гинт нөгөө байр сууларчлаа гэл хэлээл. Тэгээд баг нэг өдрийн дараа тийг орё гэд шийдсэн. Яг тэгээд шийдэл бит хоёр маргаашаас нь эхлээд нөгөө одоо хүртэл тэр нөгөө лист байдаг заяо. Дөнгөж нөгөө тусдаа гарч байгаа бас гинтийн шийдвэр болохоор яг нөгөө бажтны хувьд амар бага. Тэгэнгუთ ингээд нөгөө шинээр авч болох бажт айгуу бага. Тэгээд нөгөө бит хоёрын лист ихтэй авах юм багтэй. Тийм. Тэгэнгуთ гэр гэрээсээ авчирч болох юмнууд гэд бүгдэн жигсаагаад бит хоёрын шинээр авч чадах юмнууд гэд бүгдэн жигсаагаад тэгээд амар хөрхөн нэг жижигхэн нэг юм өрөөнд орж байгаа штэ. Тэгэл тэнцээ ингээд нөгөө Азагийн хоёр ах манай ээж хамт нүүлгэлц гээд ирсэн. Азагийн хоёр ах болохоор бит хоёрын нөгөө орморыг өгсөрч өгөл. Ээж цэвэрлээл авир хөрхөн. Тэгэл юмнуудаа зүгөөд тэгээд хамгийн анхны тэр нөгөө тусдаа гарахтаа унтах хамгийн анхны сэрэх хоёр мэдрэмж амар сонирхолтой. Амар гоё. Тэгэл бүр ингээд нөгөө юм хамаа цоглуулаад явж байхдаа бүр нэг л тийм гоё л байгаадсан. Тэгээд бит хоёр ингээд нөгөө тусдаа гарсан гэдгээ далимдуулаад бүр алсан шүн хэд чамаагүй босчхоо олмол идэл аав ээж хажуудал тэгж болохгүй штэ ингээд нөгөө юу яриад байгаа юм бэ шүн юу идэд байгаа юм гэх тийм одоо хязгаарлагдмал орчинд байсан хүн чинь яг ингээд нөгөө хоёулахнаа дураараа байж болох орчинд ирчихэрээ бүр ингээд шүн 4 цагт өлсөд энэ гингуудаа за босчхоо л гэл тэст дураараа идэл ёо аюугайс тэ одоо яг нөө юу бас энэ чи амьдрал штэ энэ чи одоо гэж
боддог баснаас хойш арай ингээ амьдрал руугаа орсон шин. Тэгээ ингээд эхний дэлгүүр хэсэлтүүд ингээл юу тааралцсан авчих гал гоё гэж санагдсан юм болгоно авчих гал гэдэгтэй нэг юм гэр аж ахуйтай холбоотой юмнуудыг тэнгуут ингээд тэр нь ингээд цугларсаар агаад ингээд баг товшолцдог амар хэцүү. Тэрийг бас бодолцмоор л юм байлээ юм байна. Харин тийм. Тэгээд нэг юу тусдаа гараад бас нөгөө хүнсний бүтээгдэхүүний үн тийм юм бас их сонирн байд юм л. Гэтэ одоо стил ингээд одоо шинэ мах цахыг бол ингээд хоёр ээж бэлдээд ч юм уу ингээд авчираад яаж болохоор зарим юм үг мэдгүй тэрнээс амар азтай. Харин бид хоёр одоогоор яг өөрсдөө мах авч үзээгүй шүү. Харин сая өвлөл нэг сард оны өмнө юм уу? Тэр нэг праймитийн нэг бэлэн мах авч үзлээ. Бусдаа бид хоёр бүр үнэхээр маханд мөнгө зарч үзээгүй. Харин тийм яг ингээд залуу гэр бүл ах юм бас давуу тал нь тэр байна гэж бас бодогцсон. Ээжнэр ингээд аав ээжнэр ингээд бөцөлөөд байна тий. Юм аваад ирсэн ингээд сэтг өндөг ирэх болгондоо ингээд нэг сэтг өндөгнүүдээ барьсан. Гуйрал бодоо ирсэн. Бид хоёр одоо хүртэл яг юм амар юм сүртэй хүнс цуглуулт огт хийж үзээгүй. Ингээд маах гуйрал бодоо тийм огт авч үзээгүй. Тэгэл нөгөө өөр өөртөө идэг л хийж санагдсан нөгөө чимс мэмс тийм өдөржил юм л. Тийм тиймэрхүү болохоор бас их гоё амар байдаг. Одоохондоос нөгөө ээж аав нар маань юу байгаа болохоор бид эдийг стилийн юм жоохон тэг ингээд тустай гарсан ирнэ бас юм амар кэрлүүлсэн хിവэрэ бахаар синемагад ингээд одоо манай ах ихчнэр бол ингээд тустай гарсан хизээч одоо ээж ингээд гурил бодоо зөвгөл яахгүй дээ тийм тэгсэн байж ингээд яг бит хоёрт ингээд барайлгүй гэдэг амар сонирхолтой. Тэгэхээр бас айлын багууд тийм болохоор нэрээ тийм яагадгүй. Оо тэгээд нэрээ нэг хөргөн юу байна. Төшөө тэр нөө нэг тустай гарч аль хөлөөрөө дуусаал тэгээл нэг хоёрыг нэг гэрт доддаг штеп. Бид хоёр ингээд тустай гараад хөлөөрөө өргөж чадсангүй. Одоо л оруулж ийн гэд. Тэгээд орж ирсэн чинь манай хоёр бүр амар хөргөн заяа. Ингээд нэг юм олон ширхэгтэй амьдрал хэрэгтэй юмнууд бариад ороод ирдэг байхгүй юу? Ингээд нөгөө нэгнийгээ тустай гарангууд ингээд найзуудаараа очдог штеп. Тэнгүүд ингээд одоо юу гэдэг юм. Миний мэдхээр бол ингээд хүмүүс сүү эсвэл одоо нэг юм урьдлын ямар нэг олон ширхэгтэй чокопай маа ч юм уу нэг тиймэрхүү юм бариад ордог штеп. Тэгсэн чинь манай хоёр ингээд нэг юм сэтг өндөг заяа. Амар олон юм өндөг. Тэгснээ 0-ын цаас. Амар олон ширхэгтэй 10 идчихлээ. Тэгээд нэг юм бакус те бас нэг юм олон ширхэгтэй. Өөр юу ч үлээ нэг тиймэрхүү юмд орж ирээд амьдрал хэрэгтэй штэ. Тэгээд бариад тэр бүр амар хөргөн санагдсан зав бид хоёр. Тэгээд дараа нь бид хоёр дахиад нэг хоёр найзынхаа шинэ гэрт нь очиод тэгээд хоёроо санаа аваад яг тийм юмнууд бэлдээд очдог байхгүй. Тэгс чи бүр амар баярсан шүү. Тэгээд бид хоёр яг манай хоёр нэрээ ухаантай шүү. Харин ингээд бодоод исэн чи ингээд айлд очихын тулд ингээд гоё мо юм яг барьж чуулах гоё. Гэхдээ зүгээр ингээд анхудаа очиж байгаа тохиолдолд ялангуяа ингээд дөнгөж тусдаа гарч байгаа тохиолдолд ингээд юм тиймэрхүү юмуд угаасаа хэрэглэгдэх нь тодорхой хэмжээнд бас сонирхолтой юм байна. Хэрэглээтэй тий. Нэг нь өхий хоёрхгүй анд байна хоёрхгүй. Тэгээ анд 0-ын царчаад ёо нээзтэй энэ бүр алж штэ. Нэрээ тийм тэрийг тагмарсан шүү дээ. Тэгээд нөр төвшөө за ингээд 0 орох болгондоо л миний хоёр найз өгсөн юм гэх тийм байна гэх. Яа. Ийм асуулт айгүй ихсэн шүү дээ. Хүүхэд хизээ төлөвлөж байгаа, хурим хизээ байгаа гэж бодож байгаа үе гэдэг асуултууд. Чиний ойрын хугацааны планд, ойрын хугацаа гэдэг нь ойрын 5 жил юм уу та тий? Юу 5 ойрт орох уу тий? Холдоо орох уу? 3 юм уу? Ойрын 3 уу? 2-3. За. Байгаа юм уу? Тийм байх. Бид ойрлохоор өмнө нь арай болоогүй. Бэлэн биш байна гэл ингэж идэв гэсэн. Одоо болохоор болчихъя гэдэг дээр ирсэн баг. Тэгээд амар инээдтэй. Ингээд төвшөөг хүүхэд яриад байгааг би өөр үед амар их анзаараад. Цааш бүр ингээд нэг харсан чинь нэг шүн ингээд хоцсон оролцол суугаасаахгүй. Тэр бүр инээж минийг л жумалцал. Юу игээд байгаа гэсэн чинь нэг юм AI generator заяа. Миний зургийг өөрийнхөө зургийг оруулснаа хүүхэд нь ямар царайтай гарах нь гэдэг юм хийж үзнэ. Хүүхэд гарвал юм гарах нэ гэж үг. Тэгээд тэр нэг тиймэрхүү шинжтэй өгдөл төвш амар хийгээд байгаа. Тэгснээ сүүлд нөгөө манай дах ихснэр ирээл жоох хүүхдүүд ирсэн байхгүй юу? Тэгсэн чинь энэ хоёртой нөгөө тоглоол. Тэгснээ энэ нөгөө сүүлдээ өрөх амар дургу шүү дээ. Тэгсэн чинь нөгөө жоох хүүхд нэг нь ингээ сүүлээс нь барьдаг байхгүй юу? Тэр хүү яах юм гэж зүгээр. Одоо хоёулаа хүүхдтэй болвол муураач гэсэн тасах хэрэгтэй шүү дээ. Мэдгүй сүүлнээс нь бариул яах юм? Ууралж ин гэд бариулахгүй байх юм уу гэж. Тэгээд цаа чи нэг иймэрхүү төрлийн акшн амар хийгээд байгаа. Тэгээ би гэж бодоод. Тэгээд өмнө нь болохоор ингээд ийм стил нааны хувьд, насны хувьд, санхүүгийн хувьд гэл ер нь ингээд бүх талаас нь аль талаас нь бодож үзсэн ч бид хоёр арай л бэлэн биш байна гэдэг байсан бол одоо
байж болох гэдэг шатан дээрээ ирсэн. Тийм. Тэгэхээр maybe бүр ойрхон баха. Тэг шиг. Вау. Тийм. Бүр хас жилийн өмнө яагаад жилийн ясныг хүүхэд Хойлоо ярьсан тийм. ярьсан. Тэгсэн чинь 9 маргааш хийж. Тэрэнд нь би бүр итгээд за одоогоор яг төсөөлчихөж байгаа юм гэд. Тэгсэн чинь надаар тоглосон л байлээ л дээ. Гэтэ ер нь ойрхон юм тий. Бид хоёр болохоор азад бол ер нь азад гэсэн хэдэн жилийн өмнө дөнгөж тустай гарч чадчихлаа. Ер нь нэг юм яагаад ч юм гинт яриад хэлсэн байхгүй хүүхэд байвал гэ. Тэ би яг азаас суу чи ер нь бэлэн юм байна те гэдгсэн чинь надад бол ингээд хідэж бэлэн байгаад байгаа гэдэг захгүй хүүхэдтэй болох нь. Тэгэхээр азаагийн хувьд бол ер нь бол хизээч болсон амар хаппи хүлээж авах болсон гэж хүлээж авах. Би болохоор бас яг нөгөө одоо чиний бодож байгаа шиг болчих гэдэг тэр шатаа арай хүрээгүй байна. Бэлэн биш байна. Тэгэхээр ер нь за ойрын ингэж яриад байгаа 3 жилд байхгүй гэж бодож байгаа юм. Тийм 5 гэвэл бас байж болохоор. Хоёлаа нэг хэдхэн ганц жилийн өмнө ч юм уу ярьж байгаа. Хоёлаа хин яг зөвч гэсэн 30 гарыг гэж ярьдаг гэсэн тийм. Тэгэхээр ер нь ойрын 5 жилдээ 30 гарч байгаа болохоор тэр цаг болох байх гэж бодож. Надад жоохон нэг юм хид хідэн юм шалгуурууд байдаг гэх юм уу. За би хүүхдтэй болохоос өмнө тийм гэж бодож байгаа шалгуурууд байгаа. Тэр шалгуурууд болсон цагта нөгөө талаараа бас сэтгэл зүй бэлэн болох юм уу? Тэгэл юунаас л эхлэх юм бэ? Сэтгэл зүйн бэлэн байдлаас л эхлэх. Гэх мэтчлэн хэд хэдэн юмнууд байгаа. Зарим нь бол боломжгүй юмнууд. Тэгэхээр тийм юмнууд хангачвал бас ерөнхийдөө болж байгаа. Түрүүний асуулт ч гэсэн тий. Одоо яг ингээд хоёр дараалал төрлөө гэхэд ингээд би нөгөө өөрөөсөө өөр хүнээс орлогын амар өөр хүнээс өсөлөрч төвшөөгөөс орол 100% орлогын хамааралтай хэдэн жил байж чадах болов уу гэж тиймэрхүү юм бас бодогдож шүү дээ. Тийм юмнууд амар туулсан гэсэн. Тэгээд нөгөө гэртээ хүүхдээ хараад хүүхдээ аль болох гоё удаа хараад хажууд нь хамт байвал магадгүй хүмүүжүүлэлт нь сайн гэж би бодоод байгаа хгүй. Тэнгуут би яг жишээлбэл би өөрийнхөө ажлыг хийхгүйгээр яг хүүхдтэй 100% хүүхдтэй цагаа зарцуулаад 2 жил жишээ нь би гэртээ байж чадах уу гэдэг юмнууд ингээл бодогдоод. Тийм болохоор тэднүүстэй бэлэн болчвол бас. Гэхдээ ер нь бол 3 жилд нөө гэж бодож байгаа. Зя маш рандом асуултууд явж байна шүү. IELTS өгч байсан уу? Нууц биш бол хэд авч байсан бэ? Гэ. IELTS өгч байгаагүй шүү дээ. Би нэг өгчээсэн. Би нэг 3 сар ч илүү алдаг оног ажлынхаа дундуур бэлдсээр агаад нэг IELTS өгч үзээд 5 билүү 5.5 оноос. Тэгэхээр тэр амар гоё experience байсан. Амар сандарсан. Яа ч юм би бүр амьдралаа сандарч үзээгүйгээр сандарсан. Тэр орчин амар awkward юм л. Ингээд хүн болох ингээд би амар хэцүү шалгалт өгч байгаа гэд бүр ингээд суучдаг заяа. Ингээд нөгөө хүлээлгүүд хамгийн ихнийхэн шалгалт нь тест байгаа шүү дээ. Reading, meeting, writing энэ. Яг тэрийг өгөх юм хүмүүс бүр ингээд яг ингэж мгээ суучдаг. Яг тэр vibe-нд нь бүр орчт юм л. Тэгээ бүр сандраад. Тэгээ хамгийн сүүлийнх нь юу listening бишээ. Speaking гэдэг. Тэгэл тэрийг өгчөөд гарч ирээд нэг юм фүү гэдэг нэг юм яхал. Тэгээд оноогоо сонсох мэдрэмж амар гоё. Бага оноо авсан байсан ч гэсэн тэрийг нэг юмны ард гарчлаа. Гоё том олуулсагчтай ард гарчлаа гэсэн ч айгүй гоё юм л. Яа би одоо эртний хүү юм ааш. Би одоо TOEFL өгчээсэн байна. Бүр нөгөө TOEFL чинь бүр анх нөгөө paper based байсан шүү дээ. Тэр мөрийг өгчээсэн байна. Вау. Яа. IELTS гэсэн чинь амар шин сонсогддог шүү дээ. Тийм нас айгүй их асуусан байсан. Чи насан дээр хэр нэлттэй дээ? Хэлчихсэн үү ер нь тэд настай гэж? Яалаа хойнууд дээр. Үгүй хаа. Насандаа нэлттэй ханддаг. Тасалсан дуучлаарэ. Яг энэ асуултыг асуугаад бит хоёрын мик унтарсан байсан байна. Тэгээд үлдсэн асуултуудаа хариулсан өөр нэг дугаар ахиж бичиж оруулъя гэж бодож байна. Тэгэхээр энэ дугаараа ингээд дуусгая. Сонссон хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа. Community sponsor явуулахаа мартваа. Уул нь яг гой зүйлсүүд ард нь ярьсан байсан. Тэгээд мик маань унтарсан учраас чанаргүй юм сонсгоод явах вэ гэж бодож байна. Тэгээд дараагийнхаа дугаараар уулзцгаая. Тэр баяртай баярлалаа.